өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Education Mongolia болон NASA буюу Mongolian Station of State албанаас зохион байгуулж байгаа. Ээлжид special подкаст нь татан уншноо. Ингээд манай подкаст маань Америкийн нэгдсэн улсын агуулгасны 250 жилийн Америкийн нэгдсэн улс Монгол улстай харьцан тогтоосон 39 жилийн манай Басагийн байгууллагын 19 жилийн маш олон дугаарыг хүнстэй зочин хэлцүүлээ. Улаанбаатарын Амужин Университет Вашингтоныг төгссөн. Тэгээд маш их баярлалаа. Улсын сургалтаас ажиллаж байгаа баялагчтай байгаа. Бидний урилгыг бүхэн авч цагаа зориулсан ирсэн танд их баярлалаа. Миний баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр хамгийн түрүүнд танаас асуулт нь өөрөө ялцуулж нөө одоо хаана ажиллаж байгаа асуулт сколыг хэлж чадаад ажиллаа. Нэг за тэгэхээр мөн одоо Америкийн нэгдсэн улс сурсан сургуулаа басна гэж хэлж байгаа үзэгчтэй. За манай үзэгчид хандаж хэлхийг нь Америк хооронд асуудал төвийн хэмжээнд болж байгаа. Тэгээд та яг одоо хэмжтэй болох гэсэн бичлээ асуулт боломжтой. Мөн энд ирсэн хүмүүсийн одоо манай подкастын төгсөж шийдэл асуултаасаа гэж хүсчээ. За манай Facebook хаяг үзэж байгаа өдөртийн хүмүүс маань тийм ээ. Мөн комментс асуулт авах юм бол бид асуулт юм байгаа. За ингээд та өөрийгөө хэлсэн. Тэгэхээр манай шинэ 2017 12 жилийн гэсэн. Тэгээд Америкт ирсэн. University of Washington Athletic Resort School олон улсын харилцаа гарсан. Тэгээд олон улсын харилцаа бас environmental studies policy гэдэг зүйлс диплом авсан. Одоо School of Engineering ажилласан. US өөрөө бас Монгол хамсаа ICCP гэсэн өөрөөсөө астрологийн сургалтад явсан болохоос астрологийн албаны тийм болохоор бас гэсэн сургалтын өргөжлүүлээ ажиллаа бас дараагийн хүмүүстэй зөвлөгөө өгөөд бас боломжийн ажиллагаа хийсэн сэтгэл хангалуун. Маш баярлалаа. Ямар ч нэг хэсэг ямар ч нэг хэсгээр хоёр амжилт байгаа. Би бас өөрийгөө тасалж хэлсэндээ би Education Mongolia болон American Constitution ажилладаг. Mongolian Station of State албаны board member ажилладаг байгаа. Associated хэмжээчүүд материалын хөтөлбөрт хамрагдаад Америкийн нэгдсэн улсын дэлхийд Georgetown сургууль University of Kansas Exchange хамтарсан байгаа. Тэр өнөөдөр бас хоёрын хэлжлэн хамтд болсон. За тэгэхээр маш олон орнд байгаа. Тэгээд яагаад Америкийн нэгдсэн улсыг сонгох болсон бэ? Хоёр ноёлгоо дэлхийс өмнө бэлдээд уулзж хаад үүд цагийн сургууль төгссөн сургуулаа. Тэгэхээр хэлхийдээ амжилттай шундаг сүрэгтэй байгаа. Тэгэхээр яагаад одоо Америкийн нэгдсэн улсыг сонгох болсон бэ? Яагаад заавал Университет Вашингтоныг сонгох болсон бэ? Би нэг 10 дахь бол мэдээж нэг захидлын сургууль тавьсан болохоор бид нэг мэдээлэл онцлог тавьсан шүү дээ. Тэгээд манай сургуулийн бүтээн бол хэдэн цагийн ажилласан зүйлтэй мужийн сургуулийн хэлж авсан. Би ч яг 12 яг төгсөж хэвтер бол мужийн хэлж авсан. Тэгээд тэр үедээс нөгөө мэдээж одоо ч гэсэн 10 жилийн өмнө хамгийн тохиолдол асуудал юу гэх юм мэдээж сонголтын байдаг. Тийм болохоор надад ч гэсэн яг 12 он төгсөж байгаа сонгоод шийдсэн үржиж байгаагүй юм судаа бас нэгэн сан бодож ингээд олж нээж чадаагүйсэн болохоор яг зарим хүмүүсүүд ингээд нэршил сонсоход тийм одоо ингээд надад тийм жолооч аваад хэлсэн. Би бол шалгал би бүр сэтгэвч би уус асуусан байна. Тэгвэл юм юус бүр толгой бодлоо одоо Jack Walsh гэдэг юм шүү дээ. Бүх юм ингээд бүх хичээлийн сайн гэдэг мөртлөө дуурч хийх ганц чиглэл. Бүх хичээлийн ингээд зөв. Хичээлийн ингээд хангалттай ажилласан болохоор одоо бүх хүн дүнгууд ингээд сайхан гоё болчихсон. Тэгэхээр ингээд үнэхээр дуурч хийсэн хичээл байгаа байсан болохоор бас ингээд бүх юм сайн хийх цаашаа одоо ингээд enough одоо ингээд хийдэг бас үүсгэн асуудал санагдсан байхгүй. Тийм болохоор би одоо юугаас суралцдаг одоо системээр явсан ч болохоор манайхаар явсан ч болохоор эсвэл хэмээнээр явсан ч болохоор чигээр санагдаад байсан болохоор гэрээ хийх гэсэн юм. Ерөнхийдөө чинь байлаа амар сайн жаа. Ийм ч хэлээ. Тэгээд
гоё юм байна гэж бас таньдаг бүгд байгаас relationship хийх гэж асуугаад явж үзсэн болохоор тухайд бол манай бас за ийм шиг юм бэ. Би угаасаа зөвхөн нэг стигмаг өгч угаасаа зөвхөн ахнаас нэгтэй сургуулиуд тэгээд ихтэй ирчдэг болохоор тийм enjoy сургууль тийм анхаарал тавьсан. Тэгээ яг тэр нэгжил сургалтаа одоо нэг хүн очоод мэдрээ одоо ингээд хичээл чинь үнсээ ихтэй сургуулиуд хичээл гэж ийм юм байна гэдэг нэгэд хэлэхээр ийм хүн гэдэг чинь тийм одоо энэ ч нэг одоо үнэхээр нэг батар гэж яг нэг хобби байгаа юм шиг байна. Тэгээд би үнэхээр хариуцлагатай байх хэрэгтэй байна. Энэ хариуцлага өөр чадах хэмжээний одоо төгсөх юм байгаа юм гэсэн үг байна. Тийм болохоор би яг ингээд өөрчлөлт хийх сураач яах вэ? Өөрчлөлт үүрэг бас ерөнхийдөө бичний сайн болж болох юм байна. Тэгээд би цааш Монгол мэдээлэл хийсэн байна. Тэгэхээр тэр бол яг хэрэг гэсэн тусаа гэсэн хэлбэр болгосон гэсэн. Тэгээд би асууад English school очоод ерөнхийдөө тэгэхээр TOEFL шалгалтын баян одоо TOEFL гэсэн хоёр ангидсан. Одоо зөвхөн алсын хэрэгжүүлсэн. TOEFL бас ялгаа юм дөө. Тэгээд хамгийн наан их TOEFL гарсан чинь өөрөө TOEFL чинь юу яадаг вэ? Амар олон асуудал явж болдог шүү. Бас тийм болохоор их боломжтой бас IELTS мэн хүмүүс амар хэцүү байгаа гэсэн өгөөд зэрэг IELTS юм байна. Тэгээд үчсэн тэр үед бол би хамгийн анхны гадаад сургалтын хавьд тийм inspiration болж ирсэн. Яагаад гэхээр одоо тэр үед чинь хатаа бүгдээ ажиллах гадаад сургалтаа одоо бүсээ тэмүүлээд гар багцсан зарим одоо ингээд мастер засвар гэж байгаа чинь байгаа тийм хүмүүстэй нэг тас сургалтын болохоор бас нэг албад их гоё шалгал гэдэг шиг сайн их өөр research хийсэн гэсэн. Тэгэхээр тоочмас одоо ингээд Америкийн border яадаг өөр research хийж хоёрдугаар нэг зөвлөгөө өгдөг ийм мэдээлэл өгдөг юм байна. Хүмүүс өөр тэр болгоомжтой болж өөрсдөө research хийх хүмүүсээс яагаад гэсэн хоёрдугаар одоо боловсролын одоо үзэсгэлэн гарах болгоо мэдээллийн ивент гарах болгоо бүх ивент юмнууд 2-3 мэдээлэл гэж бодсон хаа. Яагаад гэвэл би нөгөө хятадас буцаад ирсэн үе маань цагаан сарын дараагаас болохоор нөгөө apply хийхдээ буцсан early decision хамгийн сайн тусчтай. Regular decision ба 1 сарын 15-аас 2 сарын 1-ний хооронд тусчтай. Гэсэн чинь одоо би энэ авсан байсан гар гэрдээ өстой амжилт явуулах аль хэдийн би нэг жил ихтэй сургуулиуд сурсан болохоор одоо үнэхээр энэ жил яаж хийж байгаагаа одоо ямар шаардлагатай байна гэдгийг мэдсэн болохоор тухай бас нэг education event-ийн сургуулийн одоо офис бүрдүүлсэн. Pierce College-ийн Вашингтон мужид тэгээд тэр сургуулийн офис бүрдүүлсэн бас мэдээлэл өгч байгаа. Ерөөсөө ялдаг байсан хүмүүсийн харилцаа бизнес стартап гэсэн чинь хатаа бүр ямар сургууль хэлцээ нэг зөвлөгөө чамд ингэж болоо тэгж болоо одоо чи ингээд apply хийх гэж болсон. Тийм болохоор чи нэг бол дахиад хаас хийлээ. Ажил амын цагтлээ. Эсвэл чи одоо яаж гэж цаглаа коммент хийж байгаа юм. Эсвэл биднийхээ тэгээд яг тэгэхээр за ерөнхийдөө боломжтой байна. Одоо үүдэлмэн хожигдсан нэлийн afford гэх юм байна. Бизнес сургуулийн баялаг afford гэх юм болсон болохоор би алсахаа гарсан байсан. Сэтгэл шалгалт тэгэхээр би жижиг сургуулиас нэг жил ихтэй сургуулийн би трансфертай гарсан болохоор сэтгэл шалгалт хийж байгаа. Тэгээд сэтгэл алсахаа бас тэгээд бас тухай бас сонирхолтой байсан. Яг ингээд тэмцээд ороод 19 онд ингээд яаж нөгөө сонсон хараа гэсэн чинь ихнийхээ квартал ихнийхээ 3 сарын дууссан чинь ковид гарсан. Ковид гараад бүх юм онлайн болчихсон. Тэгээд миний ихний курсын одоо ихний хагас жилийн одоо in person class гэсэн усны болтойгоо монголоор одоо шилжчихсэн болохоор би дундаас нэг хэлээр авсан байхгүй. Тэгээд за ерөнхийдөө дахиад
ерөнхийдөө нийтлээ Америкас болон нэг хас гэсэн ха одоо сонгоны трансфер ажиллаж явчихсан. Одоо би уусаа одоо трансфер хийж шийдэх байгаа хастаа гэдэг байгаа юм чинь би одоо үсэн сонголгоо University of Washington бас нөгөө яг бидний зөвхөн сонгол ягас project research лабораторид ажилласан байхгүй. Үнэхээр гоё лабораторид тэгвэл цаанаасаа сонгоны багш нарын ч гэсэн намайг хүмүүстэй campus volunteer гэсэн. Тэгэхээр бас research манай professor-ын талсан гэсэн campus юм болсон гэдэг. Бас гоё хүний жаваа газар research бодож штэ. Cambridge Oxford Five-ээс болохоор бас очиж сурсан та тэгээд би гараа туусаа очиж яваад байсан байсан. Ерөөсөн зөвхөн бас хатаад нэг хөөс нэг боо ийм college гэсэн хэвчээ Монголд гарч байгаа хэсэг хатаа гараад байсан менежер ажилласан хүмүүсүүд ерөнхийдөө хийх ихтэй сургуулийн аппликейшн Анхаа явахны дээрээс нь олоосаа харилцаа тэгээд инженерийн Russia олон салбарын одоо хамтсан нэг хэлбэрийн мөнгө хэрэглэсэн байгаа. За тэгээд үйлчлэгийг байна санаа юм өгдөг авчирсан гэж хэлээ. За Америк Конгресс болол Вискорын Америк багш нарын өнөөдөр юм айлсан байт ихтэйгүүд орж байгаа. Тэгэхээр нэгдөө хуваарийг харж байгаа. Бас тэгээд зөвхөн сурах боломжтой. Тэгэхээр хоёулаа бас Америк Конгресс дээр 10 жилийн байхдаа тэгээд эндээс би өөрөө тэгэхээр Америкийн конгресс тэмдэглэлүүд болж байгаа мөн education system Монголд чамд авах юм бол Америкийн сургуулийн стадийн цогцлуудыг нь урьж авчирч байгаа. Тэгэхээр бас сургуулиуд хийсэн мэдлэгүүд болоод өсвөл Америкийн бас авчирсан. Америкийн төлөвлөлт стандартыг зохиолтой Америкийн боловсрол мэдээллийн зөвлөмжийн төв зэрэгс мастер хамтраад хамтраад энэ асуумай ток явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм дэлхийн хүрээ за Америкийн ингээд дурснаар SST гэдэг нь болохоор Америкийн эсрэг шалгалт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эдгээр бас авчраа хийхэд тухайн сургуулийн requirements-ийг харж байгаа. Тухайн requirements-ийг SST заавал гэх юм бол хүнтэй зарим сургуулиуд шаарддаг байна гэдэг. Тэгээд болсон нэг асууж тийм хадгалж бас өдөр бүлэг үзэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд гол хэлж байгаа шүү дээ. Тэгээд Америкийн гол онцлог гэх юм бол Вашингтон мужид community college байдаг. Тэгэхээр Prince College-тэй community college-с сурж байгаа. University of Washington гэх маш prestigious нэр хүндтэй их сургууль бас хичээн сурсан байна. Тэгэхээр манай education Монгол яг газаарчсан зөвлөгөө болон бүх зөвлөгөө өгдөг. Шалгуу хүүхдүүд нөгөө сургуулийн хэлбэрүүд яаж хийх вэ? Сэтгэлийн боломж асуудаг. Тэгэхээр 67% сэтгэлд авдаг хэвээр өссөн 40% хүүхдүүд хүмүүс тусдаг. Тэгэхээр миний хувьд community college-ээс санал болгодог. Та бүхэн 2 жил суралцаад associate degree буюу бакалаврын дэг зэрэг аваад өөрсдөө PT буюу office project training-ийг авах гэдэг. За тэгээд тухайн одоо сургуультай надад үзээд кредит үзэж авах юм бол сургууль руу ирсэн суралцаад сургуулийн дипломыг төгсөх боломжтой. Яг л хүн болгон MIT, Harvard ч юм уу те одоо University of Washington гэдэг acceptance rate хийдэлээ те өөрчлөлтөөс маш зөвхөн хийцүүлдэг. Тэгэхээр бас нэг тийм боломж байна шүү гэж бодож байгаа. Мөн одоо энэ болохоор OPT-ээр 10 сар хийдэг дадлага. За дараагийн дээр бас очиодлаа ярина. Extension буюу science, technology, engineering and mathematics чиглэлийн бол 10 сар нэмэлтээр дахиад 2 жил нийтээ 36 сар хийх боломжтой байна. Тэгэхээр магадгүй ирээдүйд одоо мэржлээс сонгох жоо бүртүүд маань үзэж байгаа юм бол яг энэ STEM чиглэлээс сонгох юм бол илүү урт хугацаанд дадлага хийх боломжтой хууль ёсоор ээлжийн үзмийг аваад тэгэхээр энэ талаар энэ боломжийн талаар бас би ярина. За тэгэхээр хамгийн эхний асуулт маань community college-оос сургууль руу ирсэн суралцсан энэ боломжийн талаар бүгд байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо үед хүмүүс community college гэхээр бас нөгөө монголчууд ихтэй сургууль college бас хоёр үгээр зүйлүүд шүү дээ. Тийм болохоор бас жоохон мэдээлэл хэмжүүлээ. Community college одоо яагаад зөвхөн яагаад бас юм нэг боломжтой гэхээр өсвөр сургуулиа орж чадаагүй болох community college
ихтэй сургуулиудыг за одоо ингээд public ч юм уу private university-ийн одоо ингээд бариад яриад үзэхэд ихэнх одоо Америк ихтэй сургуулиудын төлбөр нь 40-өөс одоо $70,000 гэдэг ч юм уу тий. Зарим тохиолдолд Ivy League сургуулиуд бүр өндөр өртөгтэй байх юм. Тэгэхээр маш өндөр өртөгтэй. Тэрнээр нэмээд гадаад оюутнууд чинь health insurance тэнгүүдээ бас амьдрах зардал бас бусад юмнууд нь одоо сургуулиасаа тэтгэлэг авсан ч гэсэн засгийн газрын тэтгэлэг шиг амьдрах зардал нь 100% даагддаг болохоор асар өндөр санхүүгийн дарамт болж өгдөг хүүхдүүдэд. Тийм болохоор бас тэрийг нь бас би бас тухайн үедээ жоохон нэлээд судалж байсан болохоор би одоо ингээд дараа хүлээгээд энэ одоо дараагийн сургуулиудад явуулсан ч гэсэн тэтгэлгээ аваад миний төлбөр өсрээд $15,000-20,000 бол ерөнхийдөө үлдэм байна. Яаж иж үлдэм байна гэдгийг нь бас бодоод үзсэн байсан болохоор community college надад үнэхээр энгийн санагцсан. Яагаад вэ гэхээр одоо ингээд бакалаврын 4 жилийг аваад үзье. Эхний 2 жил бид нэр general education гэж авч байгаа. Тэгэхээр ямар ч мэргэжлэр явсан ерөнхийдөө 100-та 200-та хичээлүүд үзэн гэсэн English 100, Math 200 ч юм уу тий. Эдгээр хичээлүүд нь дандаа introductory base level хичээлүүд байдаг. Тийм болохоор ийм base level хичээлүүдээ ямар ч сургуульд сурсан ерөнхийдөө энгийн яг тийм стандартынхаа дагуу явагддаг болохоор би $50,000 сууж одоо тэр general education авсан, high school $10,000 сууж авсан чанарын ялгаа юусоо байхгүй. Хамгийн том ялгаа нь University College ялгаа бас тэр үлдсэн $30-40,000 ялгаа гарч ирж байсан. Тийм болохоор би community college-ийг ерөнхийдөө сонгосон хамгийн том шалтгаан нь бол тэр. Намайг яг сураад явж байгаа үед бол нэг жилийн төлбөр $9,000 гэсэн. $9,000 тэрийгээ жилдээ 3%-аад 3,000-аар төлчихдөг. Бас дээрэс нь гадаад оюутнууд Америкт 7 хоногийн 20 цаг зөвхөн кампус дээр ажиллах хэрэгтэй болохоор community college-ууд small environment болохоор илүү их ажлын боломж гараад ирдэг. Дотор байранд ажиллах ч юм уу, эсвэл сургуулийн cafeteria, эсвэл office assistant хийж болж юм, library, teacher's assistant хийгээд явсан ч бол. Тийм болохоор ийм opportunity нь илүү өндөр байсан. Бас дараа нь би community college-ийн бас нэг амар гоё юм нь юу байсан бэ гэхээр transfer student scholarship гэсэн байхгүй. Тэгэхээр миний сурсан University of Washington одоо нэгдүгээр курсээс apply гэвэл гадаад оюутны тэтгэлэг ерөөсөө байхгүй. Бид нар ямар ч гадаад оюутны тэтгэлэг байхгүй. Гэхдээ би transfer student scholarship аваад сурж явах хэвээр department scholarship аваад сурч байсан. Тийм болохоор яг ийм opportunity байсан бас нөгөө мөнгө хэмнэх амар том нөгөө нэг шалтгаан болж өгч ирсэн болохоор надаас ингэж явсан маань одоо бодсон ч гэсэн ерөнхийдөө үнэхээр зөв сонголт байжээ гэж ерөнхийдөө боддог. Тийм. Маш их баярлалаа. Яг л хүүхдүүд маань нөгөө community college гэх university-гээс яг жоохон зэрэглэл бууруулаад тэгээд хийхгүй байдаг. Гэтэл яг үүндээ за ингээ хөрөнгө оруулалтын дүрмээр ч гэсэн бүх өндгөө нэг сагсанд хийжүүл харах хэсэлтэй яг адилхан сургуулиас сонгохдоо одоо мастерч бай тэ бакалаврч бай одоо 9 сургууль сонглоод хэдний 3 сургууль амбицлаад нэг л удаа амьдарч байгаа юм чинь MIT Harvard apply хийж үзсэн тийм ээ ямар өндөр шалгуур байдаг энэ чинь туршлага болно. За дундлын 3 нь одоо яасан ч тэнцэх боломжтой. Тэгээ үлдсэн нь яасан ч тэнцэнгээ safety school руугээ тэгээд community college руу apply хэрэгтэй байдаг. Яг л маш олон хүүхэд ингээд сургуулиас сонгоод тэгээд яг ингээд за тэр том сургуулиудаасаа ингээд 30-40% тэтгэлэл авчдаг байхгүй. Тэгэхээр магадгүй community college руу apply хийсэн байх юм бол цаг хугацаа алдах хэрэгслээс өөрийгөө хамгаалж байна гэсэн. Community college-д сураад дараа нь Америктаа байж байхдаа трансфер хийх боломжтой. Food Hill Dance Community College югт одоо трансфер хийгээд MIT-д сурч байгаа. Тэгэхээр яг ийм гой боломжууд байдгийг манай анууч маань тодтогч хэллээ. За тэгэхээр яг эхнээс нь ингээд хэлэх юм бол нэг application form их байгаа шүү дээ. За Common App бол Америкийн нэгдсэн улсын өвлийн систем байдаг. Гэтэл зарим сургуулиуд бол Common App-ыг ашигладаг тий. Тэгэхээр тэрийг хүүхдүүд бас зарим мэддэггүй. За тэгээ Common App-аар дамжуулж 20 хүртэлх сургууль apply-ж болдог. Тэгээ анууч маань өөрөө яг Америкт гэлтгөө бусад одоо Герман, Франц, Европ, Австрали, United Kingdom сурах хүмүүсд бас зөвлөгөө өгдөг юм маш туршлагатай хүн байгаа. Тэгэхээр application form дээрээ яг юуг анхаарах хэрэгтэй вэ? Тэрнийхэн талаар илүү тодтогч асууя. За personal statement гэж 650 гэх эссе бичдэг. Тэгээ манай анууч маань яг надтай адилхан хоёулаа нэг тайж хэлэхтэй. Эссе ингээд уншаад бас хүмүүсд зөвлөгөө өгдөг. Тэгэхээр яг ямар application form-ыг тухайн эссе авахын хүн одоо уншаад
60,000 аппликейшнаас ингэж тодтогч ингэж харах уу те яаж тэндээс ялгарх уу тэнцэх боломжтой тийм best candidate гэдгийг яаж ингэж хардаг гэж үздэг вэ? Таны хувьд application tips бас өгвөл тэгэхээр ихэнх тохиолдолд хүүхдүүд дандаа common app-ыг барьж apply хийдэг. За тэр common app мэдээж амар их нөгөө сайн одоо сөрөг одоо юутай яг 20 гаруй сургууль руу нэг дор апплайдж болж байна. Сатын оноотой болсон бол фивээр авчиж болж байна. Тэр 20 сургуулиуд болгон л нэг сургууль руу одоо ингээл 50-аас $60 аппликейшн фи төлөөд авах зү штэ. Тийм болохоор common app-аараа нэг дор одоо явуулчих юм бол фи төлөхгүй вэв авч болж байна ч гэдэг юм уу тий. Маш олон давуу талтай хэдий ч гэсэн одоо university application ашиглах уу эсвэл common app ашиглах хоёр асар бас ялгаатай. Зарим сургуулиуд одоо жишээлбэл Ivy League-ийн том сургуулиуд байлаа гэж бодъё. Үнэхээр чиний хүссэн одоо сургууль чи одоо ингээ IELTS-ийн 8-тай, SAT-ийн 1560-тай лаг өгдөлөө гэж бодъё л тий. Бүгдээр ингээд за би угаасаа ингээд тэнцэх юм чи ингээд бас тэнцгээсээ өмнө жоохон ахтаад тэгээд common app-аар дандаа Ivy League-ийн сургуулиуд руу явуулчих юм бол тэр нь бас дараа нь буцаад сөрөг үр дагавартай болж болно. Зарим сургуулиуд common app-аар явуулсан application, сургуулийн application явуулсан application-ууд ялгаж хардаг. Дайлангуяа Ivy League-ийн сургуулиуд. Тэгэхээр одоо энэ хүүхэд миний одоо ингээд Harvard-ыг сургууль хэлээ гэж бодоход Harvard-ыг чухалчилж авч үзэж гинөө. Early decision-ээр apply хийж гинөө. Сургуулийн application-аар apply хийж гинөө. Эсвэл common app-аар өөр бас 20 сургуультай нийлүүлээд apply хийж гинөө. Тэгэхээр тийм бас нөгөө нэг байдлаар admission авдаг сургуулиуд бас мэрсэр байдаг. Гэтэ ихэвчлэн нөгөө нэг нэлээд өөр бичигдэл prestigious одоо Ivy League-ийн сургуулиуд ихэвчлэн тэгтэй. Гэтэ та нарууд тэгээд тийм Boston University ч юм уу Indiana University руу apply хийж байгаа тохиолдолд сургуулиуд нь нэг тэгэж бол харахгүй бүгд нэг equal хараад явчихдаг. Гэтэ бас зарим сургуулиуд тэгж харах нь байдаг. Бас master-аар apply хийж байгаа тохиолдолд болж өгвөл сургуулийн application-аар apply хийж зүгээр. Яагаад гэвэл та нар давхар хуулийн сургууль руу явуулж илаа гэхэд та нар SAT-ийн оноогоо явуулж байгаа, GMAT-ийн оноогоо явуулж байгаа. Бас бусад юмнуудаа явуулж байгаа болохоор ерөнхийдөө master doctor-аар apply хийж байгаа тохиолдолд сургуулийн application илүү ерөнхийдөө даван байлгах юм уу тиймэрхүү тохиолдлууд өндөр байдаг. Тэгэхээр бас ерөнхийдөө ямар сургууль руу яаж apply хийж байгаа гэдгээс ерөнхийдөө нэлээд шалтгаална. Сүүлийн ерөнхийдөө 1-2 жил хараад байхад хүүхдүүдэд одоо нөгөө нэг AI гэдэг нэг юм гарсан байгаа байдаг. Бидрийг одоо ингээ apply хийж байгаа тийм сайхан бид үүсэн болохоор одоо ингээ бор зэрэг л apply хийдэг байлаа. Тэгэхээр одоо ингээ хүүхдүүд AI гэдэг ингээ одоо гараад ирсэн болохоорс нөгөө нэг нэлээд олон хүүхдүүд бас мэдгүй гэж боддог юм шиг байлаа. Юм бэлээ. AI-дад мангар perfect гэсэн яриад байдаг. Тэрийг нь 2 секунд хараад би 2 секунд хараад ойлгож байгаа юм чинь жилдээ хэдэн 10,100 одоо 9 онцтой admission усрууд бараг нээгэгөө ижээд үнэрлээд мэдрэндээ. Тийм болохоор тэрэн дээрээ нэлийн анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдээс нөгөө нэг одоо Монголоос apply хийж байгаа хүүхдүүд маань perfect English таньдаг байхгүй одоохондоо. Та нар academic English-ээр яг IELTS-ийн 7 одоо 8-тай байж болно. Гэхдээ одоо бид нар одоо монголоор одоо гадаад хүн хэр perfect ярьж байгаа ч гэсэн цаанаас нь мэдэрдэг дээ. Одоо нэг жоохон мэдрэмж ингэ байдаг. Америкч гэсэн цаанаас нь мэдэрдэг байхгүй. Тэгэхээр улам ингээд fluent болоод ингээ native English-тэй болоод ирэхээр одоо хүүхдүүдийн эсээ цаанаас personality нь харагдчих юм уу гэдгийг амар харагддаг. Амар лаг одоо граммартай амар лаг гоё бичсэн эсээ байгаа ч гэсэн ChatGPT-гээр бичсэн эсэнээс бол хизээж тухайн хүний personality харагддаг. Personality-гаа аваа хайчаар нөгөө сурагчийн аппликейшны маань хамгийн чухал гол зүйл нь байх болоод өччих гэсэн. Яагаад та нар personal statement бичүүлээд байгаа юм бэ гэдгийг чинь Америкийн сургуулиуд та нарыг ямар хүүхэд юм бэ, ямар одоо think process-тэй, ямар одоо ингээд personality-тэй гэдгийг чинь харах гээд байгаа болохоос биш одоо here perfect English grammar-тай ч хармааргүй байгаа байхгүй. Яг нь grammar мэдээж чухал. Гэхдээ эсэний чинь хамгийн чухал зүйл чи өөрийгөө илэрхийлж чадчихна уу? Өөрийнхөө сториг амар гоё дараалтайгаар fluently оруулж чадчихна уу гэдэг л хамгийн чухал зүйл. Мэдээж SAT-ийн оноо, IELTS-ийн оноо чухал. 10-аас 12-ийн чинь GPA ч гэсэн чухал. Гэтэ хамгийн чухал зүйлүүд бол та нарын хийсэн extracurricular ажлууд ч байгаа, GPA ч байгаа, бас ерөнхийдөө personal statement эсээ ч ингэж явж өгч байгаа.
бас миний бас нэг таньдаг хүүхэд ч гэсэн энэ жил ярьжсэн чинь аль сургууль дэлхээ Америк 100% тэтгэлэг авсан гэдэг. Тэр сургууль 100% тэтгэлэг багийн хүүхдүүдэд өгдөг. Яагаад өгсөн гэсэн чинь чиний эсэн дээр бичсэн стори биднэрт бүр амар энийг таалагдлаа. Тийм болохоор бид нэр ерөнхийдөө гадаад оюутнуудад офер хийдэг ч гэсэн чамд бол 100% өгөө гэдэг ерөнхийдөө гарч иржсэн ч юм уу те. Тийм тохиолдлууд гардаг болохоор хүүхдүүд эсэн дээрээ болж өгвөл 2 сар ерөнхийдөө сайн ажиллаад биччихвэл зүгээр. Тэрнээс биш эсээ 600 үгийн чинь би альцын эсээ дандаа бичдэг шүү дээ. Би 2 оноо бичиж чана. Тийм тохиолдолд бол яг бичиж болно гэхдээ сайн юм бол гарахгүй. Хүн чи эсээгээ бичнэ, драфтлна, санаагаа хүнд уншуулад тэндээсээ зөвлөгөө аван тэрийгээс 2-3 одоо засвар орж иж за одоо наадах чинь юу гоё ингээ perfect эсээ болсон байх шүү гэж ерөнхийдөө advisor-ууд нь хэлсний дараа бид ерөнхийдөө application руугаа ерөнхийдөө явуулж эхэлдэг гэсэн. Маш их баярлалаа. Маш үнэтэй зөвлөгөө өгч байна. За Анажингийн манд дурдсан мадуу хүмүүс маань анх удаа сонсох хүмүүс байж магадгүй. Тэгэхээр мастрын төвшөнд за GMAT гэдэг нь болохоор бизнесийн чиглэлээр явах гэж байгаа хүмүүс мэргэжлийн юм шалгалт өгдөг. За SAT, LSAT за хууль зүйн чиглэлээр явах гэж байгаа. MCAT нөө MCAT тэ Medical College Admission Test анхны чиглэлээр явах гэж байгаа хүмүүс өгнө. GRE болохоор нөө STEM чиглэлээр тэ Science, Technology, Engineering and Mathematics чиглэлээр. Энэ нь болохоор за бахан шалгалтууд ихэр хүмүүс толгойн нэргээд аягүй шалгалт гээд хойсон суугаад ингэж болохгүй. За IELTS TOEFL бидний нөгөө 2 дахь жил учраас нөгөө англи хэлний төвшин тогтоох шалгалт яг мастраар явах гэж байгаа бол ийм гүнзгийрүүлээд ийм шалгалтууд өгдөг байгаа. Тэгэхээр мэргэжлээсээ хамаарат бас нөгөө тухайн сургууль нь бас одоо required гэсэн бах юм бол та ирээдүйд ийм шалгалт өгнө шүү л гэж байгаа. Түүнээс бас бүгдээрээ заавал өгөх албагүй сургуулийнхаа шаардлагыг бас хангаж харах нь байна. За түрүүнд дурдлаа AI буюу Artificial Intelligence хэмэл оюун ухаан гэдэг үгийн төвчлөлийг хэлсэн. Америкчууд нөгөө abbreviation-аар ярьдаг. За тэгэхээр нөгөө Америкийн нөгөө их сургууль plagiarism тэ нөгөө copyright оюуны хөгжийг ашиглаж эзэлдэг. Тэгээ хэрвээ хичнээн 100 дэтгэлэг аваад ингээд нэг ганцхан өгүүлбэр тэ библиографиг нь оруулаагүй хүнээс ингээ хуулсан ч юм уу альсэл нөгөө хэмэл оюун ухаан оруулсан байх юм бол шууд тэтгэлгийн туслаа бүр сургуулиас нь төсгөөдөгчдийн тохиолдол байгаа. Тэгэхээр тэгж хичээж одоо харин орон тэ ингээд Америкч улсуудад очсон юм чинь өөрөө номын санд суугаад ухаач хамаагүй өөрийн одоо assignment тэ би гэрийн даалгавруудаа ингээ хийсэн илүү зүйтэй шүү. Ингээд тэр хэмэл оюун ухааныг шалгадаг тийм програмууд бас ингээд одоо сүүлийн үед сургуулиуд маань нэвтрүүлээд ингээ гаргацсан байгаа. Тэгэхээр тэрийг тодтогч хэлсэн Анажиндаа их баярлалаа. За дараагийн асуулт бол хүн болгоны ингээд мэдхийг хүсдэг асуулт тэтгэлийн талаар. За тэгэхээр Анажингаараа би маш их бахархдаг одоо маш одоо зэрэглэн гэхээс илүү маш их бэлтгэлтэй тэгээд маш сайн судлаад боломжийг ингээд ашиглаж чадсан гэсэн үг. Тэгэхээр энэ чинь өөрийнх нь хөдөлмөрийг бас үнэлэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүд мэдээж ингээд очдог тэгээд 7 кампуста 20 цаг ажилласныхаа кафетериад ажиллаж болно. Хувийн эрх гэлтэй машин туслах ч юм уу тийм юм хийвэл илүү нөгөө 1 цагийн одоо цалин илүү өндөр байдаг. Тэгээ хамгийн гол нь Анажингаас сонсоход вау гэдэг би яг бахархчихсан л та ингээд University of Washington гэдэг том сургууль нэр хүнтэй сурч байгаа. Дээрээс нь нөгөө манай Монголоор бол оюутны талбарт байгаа юм те. Яг тийм зүйл хийгээд тэгээ дормиторид өндлөлбөргөө байрлаа. Дээрээс нь юм сар болгон стипендтэй тэтгэлэг ингээд авч ирсэн. Тэргээрээ их сургуулийн хөтөлбөрийг төлөөд маш тийм одоо гүлийн хатаа маш сайн ажилласан байгаа байхгүй. Одоо мэдээллийг аваад өөртөө ашигтайгаар ажилласан. Хамгийн гол нь энэ чинь Монгол хүүхдүүдэд маш өрсөлдөөнтэй нөө Америкчуудтай native speaker-уудтай өрсөлдөн гэсэн маш олон аппликантаас шалгараад тэгээд тэр том сургуулийн юу хийхэд бол мэдээж туршлагуудаа хөндлөсөн байгаа тийм. Тэгээд хүүхдүүд маань дормитори чинь бас нэлээд үнэтэй тийм. За яг хүүхдүүд бол түрээслээд ингээд кампусаас гадуур амьдрахаар миний хувьд нэг аюулгүй байдал талаасаа тэгээд маш Америкт машингүй бол маш хол байдаг. Тэгээд кампус нь айгүй хол байдаг шүү дээ. Тэгэхээр ингэж дормиторид эхний ядаж 2 жилдээ амьдсан илүү safety талаасаа зүгээр болоо гэж боддог. Тэгэхээр энэ тал дээр тэтгэлгүүдээ яаж олсон за тэр residential энэ програм гэдэг чинь тэрнийхээ талаар мэдгүй хүмүүс бас хуваалцах маш хэрэгтэй шүү дээ тийм ээ. За энэ нэр жоохон удаа ярьж магадгүй шээ. Тэгэхээр хоёр хамгийн чухал тэгэхээр миний кейс гэхээр ерөнхийдөө амар сонин кейс байсан.
байсан. Яг тэгэхээр би эхлээд одоо community college сураад явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр community college бол нэг олон хүүхдүүд бол сурдаг. University дотор ч university дотор мэрэгжил болгон departmentтэй, мэрэгжил болгон schoolтэй, collegeтэй байдаг болохоор амар том институт болоод явчихж байгаа. Community college болоод ирэхээр арай жижиг one институт болоод ирж байгаа байхгүй. Яг гэхээр энэ коллежийн гол үүрэг нь та нарын 1-2 дугаар курсын үндсэн одоо тэр general education-ийн өгөхөл ерөнхийдөө зорилготой шүү дээ. Тийм болохоор хамаагүй зөв хүүхдтэй болоод ажилладаг. Тэгэхээр ер нь ямар ч university руу орсон ихэнх university 1-р курсээсээ орж байгаа freshman буюу шинэ оюутнууд дандаа заавал дотор байрандаас байрлах шаардлагатай. Тэнгүүдээ бас давхар meal plan буюу одоо хоолны нэг тийм бас юу нөгөө purchase хийгээд авдаг байхгүй юу? Сургуулаасаа нөгөө нэг сурагчийн ID-ийн дотор ингээд орчтой. Тэрийгээ ингээд картаараа зураад сургууль дотор байгаа ямар ч кафетерия хоолны газар ерөнхийдөө ороод ингээд авчижулдаг. Ихэнх хүүхдүүд тэрийг авах амар дургу. Сургуулигаа л жоохон муухай, дэрс амар үнэтэй. Би яагаад ийм их мөнгөөр ингээд төлж бас авах тур ястай ингээд. Тийм болохоор бас амар олон сургуулиуд university болоод ирэхээр заавал meal plan авна. Заавал дотор байрандаа нэг жилдээ байрлана. 2-р курсээсээ бол яг юу одоо гарч амьдрах ч юм уу яхаа өөрсдөө ирэхэд мэдээ явждаг. Гэтэ би ч нэг курсаа community college хүрсэн. Тийм болохоор би бол meal plan аваагүй. Дээрээс нь миний байрлаж байсан дотор байр маань дандаа гадаад оюутнуудтай. Дандаа гадаад оюутнууд одоо өөр улсын яагаад ч хвчлэн ингээд Япон солонгосоос амар хүүхдүүд ирдэг байсан. Тэгээ яагаад юм бэ гэж асуунгууд Япон солонгосын нөгөө нэг хувийн сургуулиуд тийм коллежүүдтэй гэрээтэй идэх юм байна л да. Тэнгүүд нөгөө нэг төгсөнгүүд нь нөгөө коллежид бэлдээд шууд майгээд явуулчихдаг. Тэгэхээр одоо тийм үсэн хүүхдүүд чинь бас нөгөө нэг жоохон нөгөө social standing хардаг болохоор Америкт сурсан гэдэг нэр нь л нөгөө нэг чухал. Тэрнээс биш одоо ингээд хаашаа машаа гонорго. Тийм болохоор амар баян хүүхдүүд яагаад ч юм Америк байдаг гэсэн. Тэгэхээр тэрэн дундаас ингээд жоохон амар сайн санагдаг. Гэтэ тийм хүүхдүүд Америк байсан болохоор нөгөө нэг дотор байрны ажилд apply хийдэг гадаад оюутнууд их байдаг байсан байхгүй. Дандаа нөгөө нэг Америк оюутнууд дотор байранд одоо resident advisor буюу одоо ингээд дотор байрны зөвлөх гэж байдаг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр одоо дотор байранд мэдээж одоо дөнгөж 10 жилийн төгсөөд одоо гэр бүлээсээ хол амьдарч байгаа 17-8 оюутнууд амьдарч байгаа. Зарим тохиолдолд мастер доктор оюутнууд амьдарч байгаа ч гэсэн одоо энэ чинь гэр бүлээсээ одоо анхудаа одоо хол амьдарч байгаа хүүхдүүд. Зарим нь одоо бараг амьсаж угааж үзээгүй хүүхдүүд одоо ганцаараа яж амьдрах уу тийм болохоор ийм тохиолдолд одоо хүүхдүүдэд ямар нэгэн emergency гарах юм уу эсвэл ямар нэгэн хүүхдүүдийн дунд конфликт гарах эсвэл сургуулийн resource-д буюу одоо сурагчдад өгдөг тийм үнэгүй одоо resource гэдэг чинь одоо нөөц мэдээллүүд гэдэг шүү дээ. Тэднийг нөгөө нэг бараг хэдэн зуун одоо тийм мэдээллүүдэд болохоор сурагчид болгон тэр болгоныг одоо судлаад мэдэж авдаггүй. Тэгэхээр одоо resident advisor буюу одоо миний хийжсэн ажлын гол үүрэг юу вэ гэхээр сургуулийн бүх тэр мэдээллүүдийг аваад бүх одоо emergency одоо first одоо ерөнхийдөө хүн болж амьдарч байна л гэсэн. Тэгэхээр одоо бид нар бүгдээрээ ингээд дотор байранд амьдарч байна гэдэг чинь тэгэхээр миний хажуу төлөвлөрийн хоёр охин одоо хэрүүл хийсэн ч юм уу. Эсвэл яна би хичээл амжихгүй байна. Надаа одоо ингээд очиод надаа ментор болох дээд курс яах гэж байна вэ тэрийг гоо надад ирээд би тэрийг нь хүмүүстэй холбож өгдөг ус. Эсвэл ямар нэгэн гинтийн юм гарна гэдэг гарна гэх юм бол сургуулийн одоо ингээд менежертэй юм уу эсвэл сургуулийн campus police department-тай ингээд холбогдоод дандаа нэг тиймэрхүү хүүхдүүдэд advisor болох л ажил гэсэн баггүй. Тийм болохоор энэ манаас жоохон emotionally жоохон training дээрээс нь амар олон хүүхдүүдтэй өдөр тутамдаа одоо ингээ гадаад дотоод хүүхдүүдтэй одоо харьцаж байгаа болохоор language буюу хэлний түвшин маш өндөр шаардлагатай. Тийм болохоор Америк оюутнууд бол тэднийг бүгдээрээ мэддэг 10 жил тахасаа л мэднэ. Дээрээс нь нөгөө resident advisor ихээр хоолгүй, дээрээс нь дайрууд болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг roommate байхгүй, өөрөө ганцаараа гоё roomтэй, private bathroomтэй. Тэнгүүтээ тийм юмнууд амар өнгөө болчихж байгаа болохоор нөгөөдөл чинь баг амар улаарж ингээд бэлддэг. Тэгэхээр ихэнх сургуулиудад яг нөгөө Америк оюутнууд нь нөгөө resident advisor болчиход байдаг. Гадаад оюутнуудыг харагдаад байдаг байсан. Тийм болохоор бас ковид гарсны нэг аз завшаан нь нөгөө оюутнууд цөөхөн болцсон чинь нөгөө нэг нэгдүгээр курстэй одоо сурж байгаа оюутнууд туулна авдаг байхгүй. Заавал
нөгөө GPA ийм өндөр барьж авах ёстой. Ядаж эхний семестрээ дуусгацсан, эсвэл эхний курсээ дуусгацсан тийм хүмүүсийг сонгон шалгаруулж авдаг гэдэг бүтэн жилийн процесс бол тийм. Тэгсэн чинь нөгөө нэг би дөнгөж 1-р курстээ ороод байжсэн чинь ковид гарсан болохоор би бас нөгөө тухайн үед бас юмыг аж мэдгүй ойрхон байжээ гэдэг нөгөө сургуулийн дотор байрныхаа офис амар орж гараад яриад юу вэ гэдэг ингээ яриа яваад байдаг гэсэн болохоор нөгөө хүмүүсийн паниктаад гэртээ арилаа гэд явсныхан дараа манай дотор байрны менежертэй анж чи ажиллаж ач гэж иржсэн байхгүй. Тэгэхээр би за тийм тэгээд ажилд apply хийгээд интервью хийгээд тэгээд тэнцээд ажиллаж эхэлж байсан. Тэгээд ихэнх хүмүүс бол 1-р курсээсээ тэгээд ажиллаж эхэлдэг гэсэн би аз тараад 1-р курсээсээ тэгээд ажиллаад эхэлсэн байхгүй. Тэгээд тэрийг мэдээж community college сурж байхдаа дандаа тэгж хийдэг байсан болохоор би тэнд чинь бас тэгээд бараг жил хагас бараг 2 жил гарны ажлын туршлагатай болчихж байгаа шүү дээ. Тэгээд ажлын туршлагатай болчихж байгаа болохоор University of Washington орохдоо би бас л нөгөө нэг энэ position руу apply хийсэн байхгүй яа тэгвэл байр үнгүй хоол үнгүй. Тэгэхээр би ажлын туршлагатай гэд ясан чинь намайг хальт интервью хийгээл тэгэл авцсан. Би хэмээр сүртэй тренинг ч баг хийгээгүй. Өчигөөсөө мэдчихэж байгаа юм чинь гэдэг. Тэгээд би 4 төгслөө байрны төлбөр төлж үзээгүй, roommate-тэй хийж үзээгүй. Тэгээд хоолны мөнгө бараг төлж үзээгүй бас авирж байгаа аз жаргалтай амьдсан болохоор тэр чинь бас надаас бас манай гэр бүлээс асар өндөр ингээд санхүүг ингээд амт чөлөөлөд өчөж байгаа байхгүй. Яг л гэхээр одоо ингээд Америкт амьдрнаа гэдэг чинь дотор баримцаа нэг 2-3 хүүхдээ 3 өний өрөөл гэхэд нэг семестрийн 3 сарын 3700-800. Тэгэхээр сарын $1500. Хоолны мөнгө дээрээ нэмэгдээл бас л $6700-800 ингээд нэмэгдээд яваад идэг болохоор эн чинь бараг сургалтын төлбөрийн талтай тэнцвүүд төлбөр бол ерөнхийдөө нэг жилдээ яваад өгчдөг. Тэрийг хүүхдүүд бас нөгөө нэг тэтгэлэг авахтаа нэг сайн боддог юм шиг байгаа юм. Яагаад вэ гэхээр засгийн газрын тэтгэлгэл та нарт сургалтын төлбөр, аяллаа зардал, амжиргааны стипенд бүх юм ч өгнө гэхээс биш Америкийн ихтэй сургуулиудад бол ерөнхийдөө tuition буюу сургалтын төлбөрөөс л чөлөөлж өгдөг. Тэгэхээр бас бусад одоо ингээ mandatory заавал өгдөг health insurance буюу эрүүл мэндийн даатгал байгаа, амьдрах зардал нь байгаа, байрны төлбөр нь байгаа. Тэнгүүдээ ирж очиж байгаа энэ одоо онгоцны төлбөр л ихэд 3 саяас эхэлдэг болсон. Зөвхөн нэг талдаа. Тэгэхээр асар их зардал гарч байгаа гэдгийг бас ерөнхийдөө хүүхдүүд анхнаасаа сайн төлөвлөөд явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр би яг амжиргааны зардлын стипендтэй оруулах ерөнхийдөө би яг ингээд сургуультай student leader position гэж яддаг байхгүй юу? Student leader тэгээд ерөнхийдөө даачж байсан болохоор бас хөнгөлөж байсан. Тэтгэлийн үед гэх юм бол сонирхолтой. Яг хөө би тодорхой хэмжээний төлбөр бол төлж байсан. $3-4 мянган ерөнхийдөө заавал төлөх ёстой гэсэн шүү дээ. Гэтэ би нөгөө 3 мянгаар төлж байсан болохоор миний эхний сургалтын нөгөө нэг ажлын тэр нөгөө resident advisor нөгөө нэг төлбөр нь paycheck-ээр өгчдөг байсан. Нөгөө 7 хоногийн 20 цаг ажиллах хэрэгтэй гэдгээрээ тэрийгээ би багаар цуглуулад угаасаа байрны төлбөр юу ч үгүй байгаа. Бараг хоол маань бараг ажлаас дагдчихж байсан болохоор тэрийгээ цуглуулад аль болох нөгөө нэг tuition буюу төлбөрлөөгөө ингээд явуулаад идэг байсан. Тэгэхээр бас нөгөө нэг манай гэр бүлээс нэг амар их мөнгө гараад идэггүй. Дараа нь community college төгснөхийн дараа би honors хийсэн байхгүй. Тэгэхээр community college сурч байхдаа би GPA асар өндөр байсан. Асар өндөр барьсны гол шалтгаан нь Honor Society, Phi Theta Kappa, PTK гэдэг жоохон sorority house шиг гэдэг Honor Society шүү дээ. Honor Society нөгөө нэг student гэсэн болохоор зөвхөн Honor Society-д байгаа одоо оюутнуудад өгдөг scholarship opportunity надад гараад ирсэн. Бас давхар GPA өндөр байсан. Сар болгоны Dean's List одоо President's List гэдэг байсан болохоор Transfer Student Scholarship, Departmental Scholarship гараад ирсэн байхгүй. Тэгээ University of Washington яг нэг сургуулиасаа ойлгоогоо гадаад оюутнуудад ерөөсөө тэтгэлэг өгдөг. Гэхдээ миний сурж байсан мэргэжлийн департамент бол тэтгэлэгтэй. Тэгэхээр одоо Jackson School of International Relations буюу одоо нэг олон улсын харилцааны департамент гэдээ байжсэн. Тэгэхээр бас тэтгэлэгтэй. Тэрнийхээ тэтгэлгийг ерөнхийдөө багаар аваад яваад байдаг. Тэр нэг удаагийн мөнгөнд тэтгэлэг гэж өгдөг. Тэгэхээр 5000, 3000, 7000, 100000 эсвэл нэг семестрийн төлбөрөөс чөлөөлнө гэдэг ч юм уу тий. Тэр үед нь бүгдээр нь л аплайдаад нөгөө нэг зөвхөн 5000-ыг авах биш 5000-ыг авангуудаад нөгөө аплайцсан тэтгэлгийнхээ 2000-ыг аваад тэнгуүдээ 7000 болгочихж байгаа. Тэгээд нөгөө нэг болж өгвөл дандаа ингээ аплайдаад яваад байх хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол би яг сурж байхдаа бол
амар их аппликейшн хийсэн. Тийм болохоор бас нөгөөний дөрөв төгсөлтөө би бас student research хийсэн байхгүй. Honors research гэдэг. Тэгэхээр бас нөгөөнийг honors хийж исэн болохоор бас давхар нөгөөнийг honors student одоо funding financial aid мэдээр бас нэг одоо давхар үүссэн болохоор тэр нь бас нэлээд хэвчилсэн. Ножинда маш их баярлалаа. Маш гоё том боломжийн мэдээллийг хүргэж хүүхдүүд маань түрүүн хэлсэнтэй ингээд 60-70% тэтгэлэг авчаал ингээд санаагаар унаад явж чадахгүй үлдээд байдаг. Би тэтгэлэг авсан гэхдээ явж чадахгүй гэдэг. Гэтэл яг очоод яг ийм гоё боломжууд байдаг юм байна. За түрүүнийхээ базаад ярих юм бол living expense яаж ингэж cover хийснээ бол ярьлаа. Тэгээ residential advisor гэсэн тэ. За тэгээд ер нь би сая бас IUX сургууль яваад ирсэн л дээ. Тэгэхэд ингээд Nobel Prize-ийн шагнал одоо бүр 2 удаа авсан. Neuroscience эрдэмтнээс үг ингээд сонсож авч ирсэн. Магадгүй Ануужингаас ийм асуулт асуувал товчхон ингээ хариулах юм бол мэдээж 4 жил сурсан тэр одоо туршлагаа ингээд энэ цаг хугацаанд хэлж бол барахгүй. Гэхдээ одоо тэр мундаг профессороос сонссон одоо хичээл үлдсэн одоо тоонд байгаа одоо дурсамжаа ч юм уу тий хуваалцах юм бол Америкийн нэгдсэн улс сурч байгаа олон улсын оюутны хувьд ямар тийм academic experience туршлагаа хуваалцвал яг тэр хичээл дээр тэр багш хэлсэн миний амьдрал бас ингээд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэг. Тэгэхээр яг одоо ингээд миний ингээд явж байгаа мэргэжил environmental science гэдэг явдаг байхгүй. Яг тэр мэргэжлээ ингээд сонгоход бол амар гинжин сонголт хийж байсан. Би яг одоо бакалаврын дипломыг хамгаалж байхдаа 3 дугаар курстэй би зүгээр ингээд required гэсэн болохоор за одоо ингээд байгаа чи required хичээлүүдээс энийг сонгоч игээд би одоо дэлхийн одоо энерги эрчим хүчний судалгааны ангид одоо сонгоцсон байсан байхгүй. Би тэрийг хүсэж сонгоогүй. Зүгээр ингээд байсан болохоор угаасаа авах хэрэгтэй чи ингээд ерөнхийдөө сонгочихж байсан. Тэгээд яг надаа бол яг багшийн маань надаа нэг маа гэд хэлээд надад бүр ингээд амар inspiration бас үг бол байхгүй. Гэтэ яг надад яагаад inspiration бас нэг хэрэг тэр удаан хугацаанд надад тэгэж advice өгсөн тэр нь амар inspiration болсон байхгүй. Яг тэр хичээл дээр манай нэг профессор дараа нэг миний honors-ийн бүр ингээд гардаж аваад надтай ингээд ганцаарчлаад ингээд advice хийжсэн профессор. Тэр профессор яг ингээд ярьж байгаа юм нь одоо тавьж байгаа асуултууд нь тэнгуүтээ дэлхийд дахинд болдог ийм проблемуудыг ингэж шийдэж болох байтал бид нэр тийм асуудлууд тулгардаг. Дээрээс нь одоо ингээд одоо Монгол улсад гэж ярих юм бол Монгол улсын эрчим хүчний одоо эсэргээгдэх эрчим хүч гэдэг ч юм уу те одоо тиймэрхүү асуудлууд одоо бидний хувьд ингээд амар хэцүү юм шиг байгаа хэдий ч гэсэн одоо ингээд тийм том сургуулийн ихтэй сургуулиудын профессортай ярилцаад үзэхээр одоо улс болгоны проблемуудыг generalize хийгээд хараад үзэхээр нэгээр нь одоо ингээд ойлгоод проблемууд нь уг үндсэндээ ийм байгаад байдаг болохоор болдгүй юм байна гэд ойлгоод ирэхээр энэ проблемууд яг үнийг хэлэхэд нэлээд simple байсан юм байна. Гэтэ нөгөө нэг execute хийж байгаа тэр стейжүүд нь амар complicated байгаад байдаг болохоор улс болгоны нэмэрхүү том асуудлууд гарч ирээд байдаг юм байна. Хийх амархан хийх хэцүү гэж яддаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр л ерөнхийдөө тийм асуудлууд гарч ирдэг юм байна. Дээрээс нь амар олон боломжууд байдаг. Тэр боломжуудыг одоо хэрхэн илүү шинэлэг талаас нь бодож сурах вэ гэдгийг сурах бол надад хамгийн чухал байсан. Тэрнээс хойш одоо би хэрвээ одоо ингээд зүгээр л ингээд 10 жилийн сургууль тийм томьёо термүүдийг цээжлэнгүүтээ тийм хүний хийсэн юмыг ийм асуудлыг шийдэх ингээд би цээжилсэн байсан бол надад яг үнийг хэлэхэд 4 жилийн дараа энэ их одоо resource хийж одоо төлбөр мөнгө бас ингээд хичээж сурсан одоо баг outcome байсан юм уу? Тийм болохоор ихтэй сургуулиудад ялангуяа Америк ихтэй сургуулиудад явж байгаа хүүхдүүдэд яг надад бас хэлэхэд бас миний сурсан хамгийн том зүйл нь юу вэ гэхээр ихтэй сургуулиудад би бүх юмыг цээжээрээ мэддэг мундаг мэрэгчлэн бол болоогүй. Гэтэ хэрхэн мэрэгчлэн шиг бодож сурах вэ гэдгийг сурах бол надад хамгийн чухал байсан. Тийм болохоор бас яг надад тэрийг минь заасан бас 2 одоо л хайртай амар их том багш байдаг. Тэгээд тэр багш нартаа би бас одоо ч гэсэн амар хайртай. Яг тэгвэл одоо ингээд ирээдүйд миний мастраар бас ингээд доктороор ингээд хийх гээд байгаа судалгааг inspire хийжсэн хүмүүс байхгүй. Тэгэхээр хэрхэн зөв мэрэгжилтэн хүн шиг бодох вэ? Шинэ knowledge гаргаж ирэх вэ? Тэрийг л одоо ерөнхийдөө сурах амар юутай байсан да.
Тэгэхээр the way of thinking-ийн одоо тэр бол айгүй насан туршид үлдэх гоё нэг зүйл чамаас авах тийм гоё хөрөнгө болж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл Америкийн сургуулиудаас мэдлэг мэдээлэл ингээд авч जैन. За гэхдээ тэрнээс гадна нөгөө Америкч маш олон клубүүд байдаг те. Тэгэхээр extracurricular activities эдгээр дээр ер нь яг ямар зүйлсийг хийж өөрийгөө бас хөгжүүлж ирсэн бэ? Ямар байгууллагуудад бас ажиллаж ирсэн ажлын туршлагаа бас яриул тийм ээ. Тэгээд түрүүн бас ярьлаа нөгөө багш нар нь одоо ирээдүйд нөгөө мастер хамгаалах нь арай тэр сургууль нь арай баталгааж байгаа ч гэсэн дээ. Ер нь бол environmental science гэж байна шүү дээ. Өөрийн дээр мэржил хоёулаас олон улсын харилцаа нэмэрч байхгүй. Тэгээд олон улсын харилцаагаас бас environmental science руу бас шилжсэн тэрийг бас тодтолж асуумаар байна. Тэр их сонирхолтой төгөх тийм. Тэгэхээр environmental science гэхээр одоо юм тийм олон сайтаа хамгаалсан. Нэгтлээс ирж байгаа. Тэгээд одоо асуултын бизнес search болсон. Гэхдээ яагаад баталгааг сонсон гэж чинь одоо мастер сургууль гэж хэлж холбогдож байгаа гэдгийг ерөнхийдөө баталгааж өгсөн. Одоо би олон сайтаа судалж байсан одоо нэг бизнес гэж байна. Тэгээд яагаад ингэж humanity science system гэж байгаа тэгээд яаж ингэж мастер хийсэн бэ гэхээр би одоо баталгааг сурж байхдаа environmental policy гэдэг чухалчлалт аваад судалсан. Тэгэхээр олон улсын харилцаа хийж байгаа. Олон улсын харилцааны дотор бас санаас concentration гэдэг байсан. Тэгэхээр анхаарал concentration асуудал юм хаад concentration гэдэг. Тэгэхээр миний concentration маань ерөнхийдөө яваас ерөнхийдөө энерги чөлөөсөн ерөнхийдөө сонирхолтой байна гэдэг үг үзсэн шүү дээ. Тэрнээс одоо яриад байгаа чамаас ихтэй Улаанбаатар банд одоо дагуулсан сэргийн хүч одоо хиймээс тэгэхээр тэрнээс амар сонирхолтой байсан гэсэн яг нөгөө манай сайенс машин бас ярьсан хөө сэргийн хүчийн ихний шугамны яасан юм хоёулаа шугам байгаа. Тэрнээс өмнө одоо Украинад хасан Европод хийсэн шугам юм ямар олон улсын policy ямар импакт гэсэн үг юм. Тэгэхээр би бол нарийн мэдээ хэвчээ сайенс юм гэж байна. Гэхдээ олон сайенс humanities гэдэг чинь бас санаасаа ямар ч шингүүр нэгтэй тэгээд concentration гэдэг нь болж байгаа юм шиг санагдаж байна. За international relations platform Урал Сингапур Тайван policy хууль concentration гэдэг хамгаалалтыг хамгаалчихсан болохоор тэрүүгээр энэ хамгаалсан хааж тараа бас нэг хэсэгчээр болчиход мастер гэдэг хэлсэн. Тийм болохоор бас нэг сөрөг тавьсан байна. Энэ чинь research хийсэн байна. Тэгээд бас white samples. Тэгэхээр планет гэдэг нь чих харан наяг болсон. Тийм болдог гэхдээ одоо нэг яагаад юм бэ? Явандаа ингэ сураад ихэд тийм юм бол одоо баг хэцүү байгаа гэсэн тэгээд ихэд бол нэг юм болсон. Тэгэхээр тийм одоо бичсэн writing sample дотоод ажиллаад туссан мастер сургуулиуд хөөсөлөө тэрийг хайрласан шүү дээ. Бас нэг санагдсан. Тэгэхээр мастер бол одоо өөрөөр хэлбэл ашиглаж илүү яриж яг цааш хэлсэн юм байна. Мастер гэдэг нь боловсрол шүү. Тийм болохоор тэр явж байгаа цогтой юмсыг нэгжлэн болж судалгаа өгсөн юм байна. Сонгон харин зүйлүүд тэтгэврээс хатгаас ахаарсан. Клаудио гэх юм бол би нэгэн курстэй амар их хүчтэй юм аа. Одоо ч хүчтэй байна. Тэгээд Нүүр хийхдээ шатад opportunity гарч ирсэн. Яг үгүй жишээ байна фокус гэсэн монгол ямар нэгэн гэсэн байна. Сиквенси харин боловсрол хараа ажиллаж шүү дээ. Тэгэхээр тэрийг нэг ажиллаж байгаа гэсэн болохоор юу хийхдээ хийсэн насаа гэсэн бодлоо гэсэн болохоор ингээд үсэби миний сонирхсан college Америкийн хобби
actually card game club, anime club, K-pop club, activity club, band since нэг 10 жил таахта YMC нэг volunteer суулгаад cross chapter-аас ганцаар хийсэн зэрэг санаас нэг чирэгч програм хийсэн нэг амар extracurricular activity хийсэн болдог гэсэн чинь анаа хоолойг хийсэн here in the sort college and student house of no social that have active cafe for also basic basic no this is the sort of here in the also get cancer can stage university university яа би өөр хатаж би тэгээд 12 дугаар би сургууль тассан үед тэгээд яг олон хүмүүс авчихсан хамаас класс нэгээс тэрүүгээр нийслэлээр активсэн бол тийм болохоор нэг классыг үзсэн чи easy эсэх гэх хэрэг хийсэн юм шиг байна. Би хийсэн бол яг би нэг history бүрийн нэг хобби тийм болохоор асуусан сайн history clubของสอนactually factory managers professors the origin coordinated in our student club all around the students say it was student chapters colleges those in associate students of University of Washington, student social solution. People are media. Like we get a meeting so what meeting and the most security software Ножиндаа маш их баярлалаа. Үнэтэй зөвлөгөө өгч байгаа. Тэгээд бас 10 жилийн хөвгт байгаа болохоор хэлье. Би болохоор 1-ээс 12 дугаар ангитай яг улсын сургууль, хавтаа сургууль төгссөн. Тэгээд яг манай сургууль ямар ч клуб байдгүйсэн. Тэгээд student club нээсэн чинь яг хамтран нээсэн эхний уулзалтан дээр би дуурал байсан. Уг нь зөндөө бүх ангиудаараа орж ирсэн боловч тэгэхээр одоо миний дүү ч юм уу те чи ингээд хэрвээ бас сургуулаа бас клуб нэгээ заалч Америкийн сургууль бас тэнцгийн тул биш те өөрийгөө хөгжүүлэхийн тулд тийм юм өөрөө санаачлаад гэж болох нь шүү дээ те хэрэг байхгүй бол тэгээ хэрэг олон сайлцаар явахаар бол би Монгол Улсын сургуулийн олон сайлцаар төгссөн тийм бас Model United Nations гэх клуб байдаг. Тэгэхээр хэрвээ бас өөрсдөө бас бага бүрдүүлээд явах юм бол MUN, Model United Nations, Singapore, New York гэдээ байдаг. Тэгээд бас олон улсын хурлуудад цаанаас нь бас 50% за зарим нь fully funded тийм cover хийгээд оюутан багч маш олон тийм боломжууд байдаг байхгүй. Тэгэхээр та хэд бас тиймэрхүү олон улсын хурлуудад apply хийж болно. Баалч Америк биш Европод бас их зарлагддаг. Гэхдээ нөгөө ковид гараад би өмнө MUN New York-д тэнцсэн боловч би явж чадаагүй. Уг нь тэр fully funded байсан. Гэхдээ би дараа нь дахиад өөр програм apply хийгээ бас тэнцээд явж ирсэн. Дэлхийн эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөр гэх тэгээ би Georgetown болон University of Kansas сурах боломж олж ирсэн. Гэхдээ exchange програм шүү. За тэгтэл 100 тэтгэлэгтээ ирэх явах зардлын даачдаг. Ер нь Америкийн засгийн газрын солилцооны програм чинь та нар сар болгон стипенд тэтгэлэг өгнө, ирэх явах зардлын даана, визний хураамжаас чөлөөлөгдөнө. Ирээд Mongolian Association of State Alumni бас member болох боломжтой. Тэгээ board member-аас сонгох юм бол нөгөө бас alumni grant бас өрсөлдөд 35,000
$1 бүхий юм санхүүжилтийг аваад та бүхэн бас цэцлэл хэрэгжүүлэх юм гоё боломжтой байдаг. Заавал ч board member биш. Америкаас сурсан бүх хүмүүс маань ирээд манай ануужин маань ч гэсэн автоматар одоо Microsoft-ийн холбооны гишүүн гэсэн шүү дээ. Тийм apply хийх боломжтой тийм гоё хөтөлбөр байдаг. За тэгээд түрүүн дурдсан business statement дипломын ажил тэрнийх нь одоо яг гол одоо эхлэл дээрээ дипломын ажил бичих нэг өөр 20 дахь хичээл дээр англи хэл дээр бас бичих 2 дахин 3 дахин хичээл зүтгэл шаардна. Тэгэхээр хичээлхийн хажуугаар яаж тэгэж амжуулсан бэ? Business statement дээр зөвлөгөө өгөөч гэж хэлмээр байна. Хоёрдугаарт нь бидний нэг гол бас сэдв нь OPT, CPT internship байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын нэг давуу тал нь за Монголын тэмцэгцэг дээр сургуулиас сурч байгаа F1 үндсэн визаар суралцсан. Төгсөөд та бүхэн түрүүн би нэг дурдсан те 12 сар OPT дадлах их боломжтой яг хууль ёсороо тий. Тэгэхээр тэрэн дээр яг яаж багштайгаа бас гоё холбоотой байгаа recommendation letter аваад энэ дадлах хийх боломжийн талаар бас ярих уу. This is statement and OPT. Thank you. Тэгэхээр thesis letter процессор гэдэг нь манайс хэлсэн хийгээ одоо сургуулиудаар бүрдүүлж төсчөөд энэ нэг capstone project болоо одоо нэг департаментийн нэгжлийн төсөлтөөр өөрөө одоо төсөөсөн өмнө нийлээд хасчиж одоо жинхэнэ project manager. Шийдэл одоо ингэ хот төлөвлөлтийн одоо цэвэрлэх засны одоо нэг project санаачлаа тэр хот төлөвлөлт in consider I saw these team working with Ansara research. Three of them were people so another they were teachers another here the Ahtarano and more kind of photos master in the logo the business and all which has some most of the honest relations. That almost period of mana here, for hot posting, soothing, about semester here, одоо ихлээр би одоо сууд хатпатын профессор research proposal бичиж явуулсан. Research proposal гэдэг нь одооний одоо хийх судалгааны ажил энэ бүх судалгаа хийсэн юм аа хөөе. Яагаад би судалгаа хийх юм бэ гэдэг research. За тэгвэл одоо сууд профессор department одоо ингээд board member өөрөө уншиж байгаа. За энэ research стандартсан шүү гэдэг юм ба тиймээсээ нэг 12 сохоо тэгээд таамаг honors student болсон research шүү гэж. Тэгэхээр бодгоосоо биеийг хайгаа тэгвэл бодгоор курсын сүүлийн семестр нэг хичээл заавал хийх хэрэг судалгаа хийж байна. Одоо нэгдүгээр research хийж ирэх тазар мөнгөтэй одоо нарийн хүүхдүүд хийжсэн. Тэгэхээр хүүхдүүд судалгаа ингээд судалгаа чинь биш. Судалгаа чинь ямар судалгаа quantitative юм ямар basis судалгаас шууд document хийх юм эсвэл ямар зэмбаа одоо ингээд дата зөвлөж байгаа одоо програм чинь ямар стайл асуудалтай бас юу ч надад өөрөөр тохирсон байдаг болохоор тэрийг мэдхгүй зүгээр баахан Google-д зараад тэндээсээ research хийж байсан. Тэгэхээр нэгээс аваад чөлөө хийж байгаа хүмүүс бодгоос хийсэн юм үнтэй. За дөрөвдүгээр курс тэр чигээр эхний нэг 3 сар асуултсан яг тэр чинь одоо шишүүний одоо уншаа маш одоо хийх чагаа топ болсон хүмүүсээс хийсэн юм. Тэр research-үүд дээр юм шиг. Тэр research-үүд юу дандаа баталгаа
ямар юм ярихгүй юу гэвэл би одоо ингээд өөрөөр хийсэн бизнес хийчихгүй байна. Тэгээд тэднийг олсон. Дараа нь яаж дата ямар байлаа хүмүүсээс одоо интервью авах ямар хүмүүс ямар насны ангилал хүмүүс ямар одоо кодчик бакграунд шийдэж байгаа юм. Би одоо нөгөө нэг Германы нэг Лейбер партиас нөгөө нэг юу интервью авах гэсэн амар яа санаа миний өдөөс тэрвэлтэй байсан сонсоод тэгэхээр энэ бол зөвхөн дата collection бичээгүй юу бичиж байгаа юм бэ гэдэг нь нэгээс амар гоё ингээд гоё хийж байгаа юм. Тэгээд бас амар зүйлсэн датагаа бас нэг бонус нэг сайн. Ингээд хавч тавьсан. За хавч болоод дараа бичиг одоо юм хэлсэн. Тэр нөгөө research honestly student helps much to do this in the section about abstract theory and instruction theory all these huge section Сахайдаа дөрөвдүгээр сард боромас гэдэг нэгтэй хийчихсэн. Тэр дөрөвдүгээр үеэс би юу ч айдаг юм дөрөвдүгээр. Гэхдээ хүмүүс баад болоо хүмүүсээ зайлшгүй байж байгаа өөрсдөө дахиад чи үүний дахиад нэг жоохон хийчихээ. Хийсээ байгаа эцэг жилийн дараа хавьд зүйл өнцөг аясыг хонсон. Амар байсан. Тэрнээр ерөнхийдөө чи хасан гэсэн. Танаас ерөнхийдөө хийсэн технологи research гэдэг нь чагаа дараа нь data collection тэгээд хоорондын цэцгүүрээ хийсэн дараа нь хийсэн хамгийн сүүлсэн баярлалаа. Тэгэхээр thesis statement-ийг маш дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Тэгээ honor studies гэдэг яг одоо жишээлбэл нөгөө хүмүүс нөгөө за мастерын түвшин мастер сууж байгаа хэлжээ. Америкийн засгийн газраас нөгөө Fulbright тэтгэлэг 2 жил байдаг. 1.5 жилээс дээш энэ нэслэн шимтгэлээ төлсөн байх шаардлагатай. Тэгээд мэржлүүд бас заагаад өгсөн байдаг тэргүүлэх чиглэл гээд Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны US Embassy цэгийн руу ороод culture and education хэсэг рүү орох юм бол байгаа. Тэгээд Америк нэгдсэн улс Монгол улс дипломат харилцаа тогтоосон өдрөөр бас зарлагддаг байгаа. Тэр нь болохоор ингээд бүх зарлын даа тий эрх очих зардал за тэгээд суралцах одоо суралтын төлбөрөөс ихсүүлнэ тий. Гэтэл бүх хүүхэд бүх apply хийсэн хүн тэнд програм apply тэнцэж орж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр бас нөгөө foundation одоо Obama Foundation бусад нөгөө Америкт ч маш олон тэтгэлийн боломжууд байдаг. Iowa State University сая миний явж ирсэн 1200 гаруй төрлийн тэтгэлэг. Тэгэхээр багцаа бүрдүүлээд ингээд тэтгэлэг олцдог. Тэгээд гол нь тухайн одоо foundation-ы тэтгэлгийг авлаа гэхэд чинь research хийж өгөх гэж юм уу те хүний өнгөө аавна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү бас боломжууд байдаг. Тэгэхээр хэрэгтэл дээр бас гой зөвлөгөө өгвөл нэмэлт тэтгэлэг. Тэгээд дөрөв би нөө PT-г асуусан. Тийм.
scholarship plan гэдэг байна. Тэгэхээр өмнөх сурч үзсэн сургуулиуд жоо гэсэн example хийх боломжтой эсвэл also гэсэн. За хэрвээ сургалтын нэрээс scholarship одоо хамттай хэмжээнд авчихгүй байлаа гэж бодох юм бол гадаадд орноо бидний external resource руу одоо foundation plan санаа хийх гэсэн. Гэхдээ санаа төлөвлөгөөг өгсөн. Тэгэхээр сан болон өөрийн eligibility тэгэхээр тэр eligibility criteria-г meet up хийж байна. Тэгэхээр зөвхөн women and STEM гэсэн одоо foundation scholarship гэх юм байна. Эсвэл humanities сервис байгаа юм байна. Эсвэл одоо economic academy гэсэн foundation scholarship гэсэн яг тийм Янзын competition болохоор external scholarship-ууд хийгдэж байна. Хаана сайн нэг чанарсан юм тэр тооцсон бол байдгүй. Тэгэхээр нэгэн сайн интернетээр харцангтай бас дахад сургуулиуд гадаадын сургуулиуд шиг санаасаа financial resources гэдэг нь хүмүүс авахад тэр хүмүүсийн investigator external scholarship is more than Sorry. Чиний микрофон ч удахгүй бол. Хайса баруун процесс хийх. За. Аха. OPT-ийн хувьд болоод ирэхээр optional practical training гэж гарч ирж байгаа. За энэ нь бол ерөнхийдөө Америкийн ямар жигтэй сургуулиудыг төгссөн, F1 визтэй төгссөн бол Америкт 24 сар 12 сар хотлоо мэдээлэх гэж байна. 12 сар 1 жил гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө Америк full time ерөнхийдөө ажиллаж болох тиймэрхүү opportunity байдаг байхгүй. Тэгэхээр OPT руу apply хийх тохиолдолд 90 хоног гэдэг ерөнхийдөө маш сайн бодож авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо би 27 оны 6 сарын 1-нд би бакалавра төгсөж байгаа эсвэл мастера төгсөж байгаа гэж бодъё. Тэгвэл яг миний төгсөлтийн тэр сүүлийн өдрөөс 90 хоногийн өмнөөс эхлээд би OPT руу apply хийж болдог гэсэн. OPT руу apply хийхэд заавал job offer авсан шаардлагатай. Яагаад 90 хоногийн өмнөөс сүүлийн их apply байгаа гэхээр OPT-ийн цаанасаа USCIS гэсэн гаргаж ирдэг innovation гэсэн шүү дээ. Гаргаж ирдэг болохоор мэдээж энэ чинь маш том үсний бас маш том төрийн байгууллага шууд 23 оны хариуцж байгаа. Employment Organization гэдэг байхгүй 2-3 сар хийдэг байна. Энэ болохоор төгсөөд ажилтны сүлжээ гэсэн. Тийм болохоор төгсөөс өмнө энэ бүхэн яаж хийж байгаа баталгааг нэгдээ явуулах байх юм. Энэ баталгааг ихээ I-765 EAD card гэж авсан байхгүй юу? Employment Organization энэ Америкт ажиллаж байгаа ихтэй шүү нэг байдаг. Тэгээд тийш авахад USCIS гэдэг байна. Энэ дээрс ямар зэрэг position ажиллаж байгаа гэсэн. OPT-ээр ажиллаж байгаа тохиолдолд заавал мэдээлэлтэй холбоотой ажиллаж гэсэн. Тэгэхээр олон сайн санагдсан мэдээлэлтэй шүү. Тэгээд би компьютер сайенсээр төгссөн бол ямар нэгэн газар би software engineering гэж ажиллаж байгаа. Тэгээд мэдээлэлтэй ямар нэгэн харахад тэр ажил бизнесээр төгсөөд би стартаж хийхгүй. Тэгээд багтдаг яг цаанасаа бас заавал зөвшөөрсөн хэсэг зөвшөөрсөн яг асуудал гэдэг юм байна. Яг хэрэгсэн хүмүүс тэгээд төгссөн хүмүүс юм. Тийм бол төгсөлтөө job offer-тэй employment authorization гэдэг одоо
ажлаа хайх юм бол илүү амгалан байж болно. За эхлээд 2012 сард ажиллах эхлэв. Тэгэхээр бас нэг төгссөн өдрөөс чи эхлээд 12 сарын өмнө countdown. Тэгэхээр нөгөө нэг countdown яваад идэг нөгөө төгсөнгөө дараа ажил болоод нөгөө 12 сар хавны 10 сар. Тэгээд багсаад ирсэн. Тийм болохоор төгсөөсөн өмнө тэгээд шиг энэ хамлаа хийх юм бол ажил 12 сар зэрэг бүгд бас тэгэхээр их ойлголт бол 10 сар ажилласан. Гэхдээ science буюу стейбл төгсрөө тохиолдолд 12 сараар ажиллаад дахиад 24 сар STEM extension гэж үсэн STEM гэж үсэн. Тэгэхээр энэний одоо research төгсрөө бүгд ингэж ажиллаж байгаа. STEM төгсрөө бүгд хоёр юм уу? Бүгд жил ажиллаж байгаа. Тэгээд тэгээд OPT-гээр бас бүгд ажиллаа хамгийн бага 20 цаг ажилладаг 20 цаг их part-time ажил цаасан нэг дөрөв цаг ажилласан шүү дээ. Хамгийн бага 20 цаг хамгийн ихтэй 40 цаг буюу full-time OPT болсон. Тэгээд ажил байгаа мэдээж зэрэг байгаа юм. бас тэгээд ажил байгаа бас бүгд Монгол байгаа. Тэгээд тусах би мастер тийм болохоор мастер юм бас тийм бас энэ допинг тусах надад энэ тийм амьддаг гэдэг би одоо бүгд тусах материал шaanтай шүү дээ. Тэгээд зарим хүмүүс OPT-гээ тусах замаас мастер тэгэхээр бас нэг сургуулиас өөрөө шийдэж бас акцент хийх хэрэгтэй. Монголоо бас нахуйгаа бас За баярлалаа. Хамгийн чухал мэдээлэл өглөө штэ тий дадлага бол маш ихтэй байдаг. Тэгэхээр өөрөө хаана ажиллаж ирсэн бэ? Товчхон яг тэр 12 сар ажиллаж ирсэн туршлагаа яг юг одоо Америкт ажиллах, Монголд ажиллах ч өөр одоо соёлын болон байгууллагын соёлоос шалтгаалаад өөр өөр байгаа. Тэгэхээр яг юг одоо 3 point хийх гэвэл яг юу сурч мэдэж авсан бэ? Бид дээр надад хамгийн том сургуулийн зүйл нь одоо би American professional setting технологи их community тэнгуүтэй ажил сургууль юм байна. Бас дээрээс OPT-ээр ажиллахаа бас одоо сурагч байгаа гадаад орнууд ингээд их хүмүүс гэсэн чинь би OPT-ээр ажиллахдээ одоо ингээд өөрөөсөө амар юм хийж Ini berjalan selama ini menurut pasien sesuatu ini office ini kasih project ini kasih kita saya illustration atau semuanya fungsinya ini atau acara mungkin oke ini aja sih pas mengenai master structure atau aplikasi software kita mengenai software pasien kita ini pasal sesuatu yang kita ya tuh ada yang mengenai experience about people. Student students who are at the Sultan University and faculty with this work as a shuttle. He was a business studying higher education at the grad school as a master's and begin as a people yet one of the was anda ингээд сургалтын хэлбэрээ хөлбөрөөр санаад яасан зүгээр гоё ингээд инкомтой гоё ингээд full time ингээд adult life хийж байгаа хаа тэгээд гоё тэгээд бас нэг хөөгөн талаасаа бие таа тусч байгаа. Тэгэхээр одоо ч юм уу ихээс авах андаа юм аа бас as proven as maturity to zero about that. Here is Bino Katani, also says going to some of as the banking law, software education support. Education support is
Jishirus. American company with Chase, was in America. If you're from Kurma, and also the team back from social soil and noodles, here they represent the time at the soil of noodles is different. The first day, who can make change those communities and push it. Then, how about a national community? There's a dishes for the police for the community, the other thing on the bottom table. The dishes for the here about shaker meaning the first about hearing about book case seeking in person that we do. They will make it like an epic cases on time for you. You know, like this every since it's a bit annoying and go in order to wrap a share and so that can boil a pot has to come up to the cake by 14 and then so here as morning great part is sitting together as morning and trying to handle hearing with the really non smart applications that come up. There's a handful of other some companies and as I said, Маш их баярлалаа дэлгэрэнгүй хариултанд. Микрофон дахиад онцолж байна. За тэгэхээр одоо асуучлаа шүү дээ. За тэгэхээр илүү нэг сонирхолтой байхын тулд дээрээс нь англи дээр нэг хоёр асуулт бэлдсэн. So let's switch into English. So for students who return to Mongolia after studying abroad, not only United States of America, right? How can they maximize their impact and contribute to their communities? What do you think? What's your opinion about that? So most of the students who graduated in like the United States or Canada or like anywhere abroad, there is a lot of opportunities that students can take, and because one of the things that makes students like unique than others is that you actually have more experience. You actually got more openings and exposure to educational and professional settings. That's why you in a way you have a lot of pressure to do better than others around you, but it also gives you like more opportunities and trust in the place. For example, after I came back, there were like actually quite a lot of offers from different companies to work there, but in the end I chose to work at ASLA because I wanted to work in an environment where I can actually teach other students and younger students who are like lost or didn't know what they're going to do in the future, and just like steer them the right way. That's why I chose to do what I chose to do. But if I chose any other companies, for example, like some mining company, and if I just like worked in an office somewhere, I don't think I would have satisfied my inner self as much as I'm doing right now, in a way that I wanted to help others, like in person, being there, like communicating with people. Like I wanted to see the impact that I was making to others. That's why I chose what I chose to do. And that is not saying that whoever that chose to like work in an office setting is not making impact. They are making humongous impact. It's like huge impact. But for me personally, I always wanted to like see the impact that I'm making, like by myself in front of me. I wanted to like guide people, like right there, like in person, in real time. That's why I chose to become an advisor, because I was lost when I was a student. I didn't know what I wanted to do. So
back then, I really wish there was someone who steered me in the right direction without me doing all of those researches, all of those trials and errors. So times are changing, things are getting harder. More and more people are choosing to study abroad, and that also means like the competition is increasing as well. So the quality of applicants every year is increasing at the same time. So we cannot do what we did 5 years ago. We have to grow as the standards are growing. So in order to prepare people and give opportunities to students who are like deciding to study abroad right now and help them grow in a way that the standards are growing, I just decided to choose what I did right now, but there are so many ways that you can make an impact. But for me personally, I prefer to show impact or like see the impact that I'm making myself in a real person. Like that. Thank you so much for sharing your experience. I think that's why you are here, right? You are sharing your academic experiences in the United States. So thank you for accepting our invitation too. So you studied Pierce College and University of Washington. So what was the most challenging aspect of living and studying abroad independently? Well, I guess it was like that for me, and it's like that for so many other students who's like studying abroad. One of the biggest challenges that people face over there is, of course, it's a different culture, it's a different environment. So it was like the harsh reality that I was faced with when I first started to realize that there's no one that's gonna help me unless I help myself. Because when we're in our own country, with our own family, surrounded by our friends and families, we have support everywhere we see. There's so much support that we take for granted for every single day that it's like very invisible at the same time too, because we don't really see it on a daily basis. For example, just like a normal stuff, like when you wake up, you have like, you're not paying rent, your family owns wherever that you're living. When you go to school, your teachers are there, they're gonna like help you, they really want you to succeed. Like, even in like high school settings, if you wanna like have your grades like improved, you just like go to your teacher, ask them for extra credits, and somehow they always want you to succeed. But when you're in a different place, in a higher educational settings, if you fail, you fail. There is no second chance. If you do wrong, you're wrong. If you do not take the chance, then there's no other chance. So whatever you do, wherever you go, it was very sad and harsh, like realization moment at first, but the reality is there is no one who's gonna help you unless you help yourself. And when you become that person who you can like help yourself and just like take care of yourself in the future, you also become someone who can like be help of others, who's gonna like come after you. For example, let's say like you're gonna be a student who's gonna study at like MIT in like next year or in 2 years or in 4 years. Maybe you're gonna be the first Mongolian student in your department. And when you're studying there, of course, there's going to be trials and errors, but there could also be another student who's going to come in after you. So because you learned, because you went through what you went through, you can be someone who can guide that person who is facing the same struggles that you once faced, and like be help of someone and just like form this like tight-knit community and be the start of something yourself. I think that's like very important to think about too. Much appreciated. I think you have answered my question. My question was what advice would you give to students who are currently preparing and submitting your applications this year? And anyway, I'm going to ask you this question. So is there a final message you would like to share with students who dream of studying in the United States? Well, dream big. Dream so big.
Because if we dream so big, because I always dreamed of like Cambridge, Oxford, or just like Harvard, all of this stuff I always dreamed. And even though I didn't get an opportunity to go there, I actually like didn't fall that far away. Because I mean, if you dream just like in the middle, then if you fall from that, you're kind of gonna fall from like below the middle range. But if you dream big, if you achieve that big dream, perfect, amazing. That's gonna be like dream come true for you. But in real life, sometimes, unfortunately, that doesn't happen. But if you keep on dreaming big, then even if you do not achieve that big dream, at least you can like go to the next stage. And I mean, if you fall from the highest point, at least you're gonna land in the middle. So don't dream in the middle, or else you're gonna fall in the bottom line, I guess, in a way. Yeah. Dream big and work hard, So try to express my deepest gratitude to Ms. General Matter. Thank you so much for accepting our invitation here to stay at our lowest session of State Alumni's online talk, and I wish you all the best. And за тэгэхээр өнөөдрийн манай education Mongolia болон American Consensus логос social alumni цаагаар нэгдсэн олонсон 250 зориулсан байгаа. Хэсэгс маш баярлалаа. Цааш ярьсан магистр доктор энэ хаалт ажил хийх юм гоё болсон. Тэгээд Монголын Монголын соёлын зэрэг болоод байсан болоосоо хүсчээ. Угаасаа одоо ч би бол өөрөөр маш их сонсох зүйлс тэгээд хамгийн удаан болсон надад бас эсвэл яагаад би бас өөрөөсөө нэг сонсмаар байсан. Тэгээд яг ролдэлээ орсон байх баяртай гэсэн дээр надад сайн өгсөн. Тэгээд анаач манаас ихтэй зүйлс хамгаалсан болоо шийдэж тэгээд энэ зүйл асуулт байвал асуулт болсон. Facebook-ийн коммент асуулт байхгүй байвал Хаяа жагаас чиний асуух гэсэн асуултыг өөрөө нэг асуух хүсдэг байхгүй. Хоёулынх нь бас нөгөө кейс жоохон адилхан байж магадгүй. Яг тэгэхээр би өөрөө Fulbright руу ерөөсөө apply авах шалтгаан би бас нөгөө 1.5 жил ажиллаагүй. Бас дээрэс нь нөгөө Fulbright жам бас 2 сарын хооронд гэрээр явж байгаа болохоор бас буцаж ирээд тодорхой хэмжээгээр Монгол улсад ажиллах хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгэхээр яг би Монгол буцаж ирэх үү эсвэл би өөр улс руу мэргэжил ажиллах уу гэдгийг би сайн мэдэхгүйсэн болохоор би Fulbright руу apply байгаа байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө мастрын тэтгэлэг бол жоохон чанга, гэхдээ бас илүү opportunity өндөртэй байдаг. Гэхдээ pros and амар их байдаг гэдэг ч гэсэн бас нэг том con нь юу гэдэг вэ гэхээр мастрын төлбөр бакалаврын төлбөрөөс нэхээ үнэтэй. Тэгэхээр бакалаврын нэг жилийн сургалтын төлбөр одоо яг $50,000 байлаа гэж бодоход мастрын ойролцоогоор 79-80. Бүр зарим тохиолдолд медицин юм уу эсвэл nursing явж байгаа хүмүүс $200,000 төлөх чирээгээд бас тохиолдлууд зөндөө гарч ирж байгаа болохоор бас энэ асар их төлбөр бас хүүхдүүд 1 жил юм уу 2 жил сурахдаа бас $70,000 төлбөр байгаа. Энэ тохиолдолд бас сургуулиуд apply байгаа сургуулиудаа дандаа ерөнхийдөө тодорхой хэмжээний өндөр merit based scholarship өгдөг сургуулиуд ерөнхийдөө харж үзвэл нэгт. Дээрээс master-аар apply байгаа тохиолдолд personally би нэг олон сургууль руу apply даад хэрэггүй гэж боддог. Яагаад гэхээр олон сургууль руу apply-даад ирэхээрээ бас нөгөө нэг сургууль болгоны асууж байгаа эсээний асуултууд өөр чанарын одоо шаардлагууд нь өөрөө болохоор
бүрэн тултал нь бэлдэж чаддгүй мүү гэж ерөнхийдөө хардаг. Тийм болохоор би өөрөө бас ерөнхийдөө мастер apply хийж байхдаа би ойлгосон хоёр сургууль руу apply хийжсэн. Тэрийгээ гэхдээ үнэхээр тултал нь бэлдсэн. Бүр тэрнлүү хамаг ингээд бүх ингээд зүрх сэтгэлээ одоо өгөөд интервью видео стейтмент хийжсэн. Бүгдээр ингээд нарийн ингэж хийжсэн болохоор нэг тэр сургууль руугаа бүр ингээд амар ингээд ерөнхийдөө өөрийгөө Taylor хийж ерөнхийдөө бэлдсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгт хоёулаа гадаад оюутнуудад Merit Based College өндөр тэтгэл өгдөг сургууль хайвал зөвөр. Хоёрт юу чухал вэ гэхээр аль болох эртээр apply. Тэгэхээр ихэнх сургуулиуд мастраар apply жаа тохиолдолд 4 төрлийн deadline бол ерөнхийдөө байгаа. Early deadline хоёр гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ эхний нэг юм уу хоёрт нь багтаж ерөнхийдөө apply хийх юм бол maximum consideration for acceptance буюу maximum consideration for scholarship бас ерөнхийдөө гарч ирдэг. Тэгэхээр хэр өндөр одоо тэтгэлийн consideration амар нь тэр чинээгээрээ зөвхөн мастер гэлгүй бакалавр ч гэсэн адилхан эрт apply хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр сургууль болгонд жил болгон нийтдээ тэдэн тооны оюутан авна гэсэн тоо заасан байна. Дээрээс нь цаанаас нь офисээс нь өгж байгаа тодорхой хэмжээний фандинг хэмжээ байгаа. Тийм болохоор нэг бодлын first come first serve. Хэн төрүүлж apply-даад одоо хариугаа сонсон тэр хүн нь apply одоо admission-ийнх нь одоо орох болцоо илүү өндөр болох ч юм уу эсвэл scholarship авах ерөнхийдөө хэмжээ нь илүү их байх ч юм уу тиймэрхүү байдаг болохоор хоёулаа хоёрт аль болох хэрэг apply хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө 10-11 сар гээд явчихаа. Гуравт 100% тэтгэлэг аваагүй ч гэсэн тэрэндээ утраад ирээсээ хэрэг байхгүй. Хэрвээ одоо үлдсэн төлбөрөө бодож үзээд энэ яаж хийж байгаа болгочих юм шиг байна гэж бодох юм бол хоёулаа яаж хийж байгаа болгоод бас явчих болно гэсэн. Гэтэ зүгээр сайн бодохгүйгээр явж болохгүй гэсэн. Нэгт бодохдоо чухал зүйл нь юу гэдэг вэ гэхээр чиний явж байгаа сургуулийн чинь одоо сургууль дотор ажиллаж болно шүү дээ хоёулаа 20 цаг. Минимум wage нь хэдтэй байгаа юм. Мууч болгоны минимум wage өөр байгаа. Зарим мууч нь $20, зарим мууч нь бүр $7-тай муужууд хүртэл байдаг болохоор хэр өндөр минимум wage-тэй сургууль руу явах гэж авъя, мууч руу явах гэж авъя гэдэг хоёлаа бодох хэрэгтэй гэсэн. Тэрнээсээ шалтгаалаад бас нөгөө нэг авч байгаа цалинжийн хэр өндөр байх вэ? За тэнгуүтээ чиний мэрэгжил дараа нь бас дөрөвт юу вэ? Хоёлаа энгийн мэрэгчлэр явах гэж байгаа мó, OPT системээр явах гэж байгаа мó. Тэгхийн бол системээр явах гэж байгаа бол бас зарим сургуулиудад гадаад оюутан ч гэсэн payment plan option гэж үүдэг. Тэгэхээр нэг дор шууд төлбөрөө төлөхгүй гэсэн. Тэгэхээр сурч явах явцтай юм уу? Эсвэл төгснөхийн дараа 1 юм уу 2 жил багтаагаад сар болгон тодорхой хэмжээр бага төлөө тусгачдаг гэсэн. Тэгэхээр тиймэрхүү опшнтой байгаа сургуулиуд бол болж байна. Зарим сургуульд байдаг, зарим сургуульд бол байдгүй шүү заа гадаад оюутнуудад. Тэгэхээр бас нөгөө нэг хүүхдүүд нөгөө FAFSA нөгөө нэг гадаад оюутан болох юм биш үү гэдээ андуураад байдаг. Тэр чинь нөгөө нэг US Department of State-с өргөдөө өгч байгаа American citizens буюу green card holders гэж байгаа болохоос биш гадаад оюутнууд бол тэрэнд бол qualify хийхгүй. Тэгэхээр federal loan мөн бол бид нар болохгүй гэсэн. Гэтэ бас зарим тохиолдолд хүүхдүүд нөгөө нэг private company loan-ос ихэд авдаг болд юм шиг байлээ. Тэгэхээр private company loan-ууд яг нөгөө хүн жоохон өндөр хэдий ч гэсэн 5 жил 10 жил эсвэл бүр зарим тохиолдолд 20 жилийн дотроос нөгөө төлж дуусгах опшнууд бас байдаг юм байлээ. Тэгэхээр тийм юмнуудыг бас ерөнхийдөө харж бас болно гэсэн. Тэгэхээр хоёлаа тэтгэлгээ авна. Тэтгэлгээ авсныхаа дараа үлдсэн хэмжээгээ сургууль дотор ажиллаж байгаа үедээ ч юм уу эсвэл одоо сургууль руугаа ороод offer авсныхаа дараа private foundation scholarship-ууд руу apply хийж болж байна. Foundation scholarship-ээс тодорхой хэмжээний мөнгө авч байгаа. Бусдыг нь сургуулийн тэтгэлгээр apply хийж болж байна. Эсвэл ямар нэгэн байдлаар payment plan option-ууд ч юм уу тий. Тэгэхээр бүх opportunity-г ашиглаад яваад байна л гэсэн. Маш баярлалаа. Хажуугийн бүрсэн вэж дагаа тийм үнэс чинь өөрөө нөгөө такс нэмэр зөвхөн финансын хоёроо зөвхөн яаны зарчим хийсэн зүйлийг цаашаа Америкийн яг нэгэн спортмаар оюутан бүгд хангуу хатаа төлөвсөн сайхангуу хилгүү саастай баярлалаа. Энэ хүмүүс надад хамтарсан зүйл байна. Сэргээрээ явуулсан баярлалаа. Do you have any questions? Please feel free to ask.
Хашаа 11 дугаар гэсэн үү? 12 дахь юм тий. За тэгэхээр хоёулаа одоо ингэн гэсэн үг одоо ч 26 он тий. Тэгэхээр 26 оны сүүлээр хоёулынх нь аппликейшн процессыг явуулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ 100-ны амралтыг зүгээр сууж болохгүй гэсэн үг. Хоёулаа. Тэгэхээр одоо 100-ны амралт хийдэг ч гэсэн хоёулаа аль болох хэрвээ extracurricular activity байхгүй. Тэгэхээр би ихэнх хоёртуудаа ингэж хэлдэг байхгүй. Хэрвээ юу гэх юм мэдгүй байгаа бол extracurricular activity-г 3 төрлөөр хийдэг хуваалцах хэрэгтэй. Leadership харуулсан хэдэн ажил, social impact харуулсан ажлууд, дээрэс нь чиний мэргэжлийн холбоотой ажлууд байх зүгээр гэсэн. Leadership харуулсан ажлууд дээр бид нар одоо юу гэдэг одоо харж байгаа шүү дээ. Одоо ингээ менежментээр хийжсэн одоо сургууль дээр club president гэж болно, зурагчийн зөвлөлийн member гэж болно. Тиймэрхүү ажлуудыг хийж болно. Social impact харуулсан гэхээр одоо нэг хүүхдүүд чинь clean up day гэж бас нэг хийдэг. UNICEF, UN clean up day, одоо World Day гэж одоо нэг сайн дурын ажлууд хийдэг шүү дээ. Гадуур хүүхдүүд бас наадмаараас сайн дурын ажил хийдэг хүүхдүүд ч байна, номын баяраар хийж байна. Тэгэхээр тийм ажлууд бас нөгөө social impact харуулсан ажлуудаас хийдэг зүгээр. За, мэргэжилтэй холбоотой ажил гэхээр арай өөр болоод явчихж байгаа. Мэргэжилтэй холбоотой ажлууд болоод ирэхээр зарим одоо ингээд амар юм хийгээд үзсэн хүүхдүүд чинь одоо инженерээр явж байгаа хүүхдүүд тэгэл бас надаас альтернатив хүүхд орж ирж байсан байхгүй. Би 7 дугаар ангиас хойш бэлдсэн машин инженерээр явна. Багасаа эхлээд би robotics club явж байсан. Шатрын улсын аврам гэх тиймэрхүү юмнуудаас ерөнхийдөө хийж байгаа. Эсвэл нөгөө нэг юмыг аж битгүүгээд бас сургууль дээр club нэгээд нөгөө нэг TED Talk гэдэг бас байдаг шүү дээ. Тэрийг нөгөө нэг оюутны сургууль дээр бас нөгөө нэг club нөгөө chapter болгоод хийж болдог байхгүй. Тэрэн дээрээ бас нөгөө илүү speaker-ууд ураад тийм ивентүүд хийгээд тэрийг бас ерөнхийдөө өөрийнхөө мэргэжилтэй холбоотой ерөнхийдөө яадаг хүмүүс байгаа. Сургууль дээр club member гэж болно. Эсвэл бас 10 жилд орж байгаа уралдаан олимпиад тэмцээнүүд ч бас тооцогдож болдог. Тэрийг бас хүмүүс нэг юм ихэд мэдж байгаа. Мэдхгүй яваад байгаа юм шиг лээ. Тэр чинь мэдээж хичээлийн гадуур үйл ажиллагаа гэж явж байгаа. Сертификат авч байгаа. Ямар нэгэн одоо distinguished одоо ингээ медаль сертификат авч байгаа болохоор бас тэднийг бид нэр зарим тохиолдолд extracurricular activity бас ихэд оруулаад яваад байж болно. Тэгэхээр нэг юмн дээр хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь quality over quantity гэдэг зүйлийг ерөнхийдөө заавал бодож авах хэрэгтэй. Одоо ямар ч сургууль байсан би 30-40 юунд мэддэхгүй нэг удаагийн одоо волонтер ажил хийсэн хүүхдээс илүү удаан хугацаагаар чанартай юм хийсэн, хэдэн юм хийсэн хүүхдийг бол илүү давж үзсэн гэсэн. Тэгэхээр бид нар бас одоо ингээд хэдэн сайн дурын ажил хийвэл зүгээр эдээ. Хэдэн цаг байвал зүгээр эдээ гэж хүүхдүүдийг хамаар асуудаг. Хэдэн цагч байсан, хэдэн удаач байсан гол нь чи тэндээсээ юм сурсан юм уу? Тэр чинь чамд импакт үзүүлсэн юм уу? Одоо ингэж сургууль руу явуулахад тэр сургуулийн admission officer чи хараад энэ хүүхэд үнэхээр энэ хийсэн юмнаас юм сурсан юм байна. Тэр нь харагдаж байна. Эсэн дээр нь ч гэсэн харагдаж байна. Ирээдүйд сурсан мэргэжилтээр нь хүртэл харагдаж байна гэж бодох юм бол тэрний одоо quantity хэд байна, хэдэн цаг байна бол нэг хамаа бол байдгүй. Тэгэхээр тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Personal statement-ийн хувьд гэх юм бол бас хүүхдүүд маань нөгөө нэг жоохон сүүлийн жилүүдэд бас нэг sob story авир хөвчтэй болсон. Тэгэхээр нэг жоохон trauma dumping хийх гэдэг ба. Тэгэхээр тэрэн дээрээ жоохон careful байх хэрэгтэй. Ихэнх personal statement-үүдийг бол бид нэ хоёр төрлөөр өнөхөд хувааж авч үздэг. Narrative essay, montage essay гэж өнөхөд үзэж байгаа. Ихэнх хүүхдүүд бол narrative essay бичдэг. Тэр нь бол this happened because of this, and because of this I learned this, and because I learned this in the future I'm gonna do this. Тэгэхээр this дараалтаагаар ерөнхийдөө яаж гэсэн. Монтаж essay болоод тэгэхээр арай нэг бичгээд жоохон хэцүү болчихдог. Ихэнх хүүхдүүд нэг theme бариад авчдаг байхгүй. Тэгэхээр жишээлбэл одоо би нэг theme бариад авахдаа би нэг хэрхэн өөрийнхөө амьдралыг одоо шийдэж эхэлсэндээ сторигоор би essay хийх гэж бодлоо тийм. Тэгэхээр бол making a decision for myself гэдэг миний барьж авч байгаа theme байгаа байхгүй. Тэгэхээр how did I learn to make a decision for myself? There might be multiple occasions, multiple events that happen to me. So I'm going to get a one theme and I'm going to attach multiple small stories that's like related to that theme, but I'm going to keep like, have that one line that
одоо бүх параграфуудаа тэр миний theme-тэй миний story-тэй холбогдож байх тиймэрхүү байдлаар бичихгүй бол монтажээсээ бас жоохон юу яриад байгааг нь мэддэггүй амар олон төрлийн одоо ивентүүд бас болчих ерөнхийдөө хандлага бас амар их гарч ирээд байдаг. Тийм болохоор хүүхдүүд эхний бариан дээр одоохондоо эсэгээ бичиж мэдгүй байгаа бол мэдээ narrative-ээ бичээд үзэх зүгээр. Тэгээ narrative-ээ бичиж үзснийхээ дараа тэрийг бас жоохон өөрчлөлмөр байвал бид жоохон өөрчлөлт монтажсаа болгочихвол бас миний сурагчдын зарим нэг хүүхдүүд нь бас амар ухаантай personal statement бичгтээ personal statement-тэй master essay болгоод master essay болж байгаа essay чинь тэр чин дараа нь study plan ч болно, motivation letter ч болно, юу ч болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас нэг convert хийгээд өөр төрлийн essay-нууд болгоод Унгар, Польш, Сингапур тэтгэлэг ч юм уу эсвэл Солонгос, Хятад, Японы сургуулиудаас явуулаад үзчихсэн бас хүүхдүүд ч гэсэн байгаа. Тэгэхээр юу ч гэсэн чи яг өөрөө яг юу сурч авсан бэ? Энэ event надад тохиолдсон болохоор I learned something. It shaped how I think about my future, how I think about my future career гэдгийг харуулсан story байна уу гэхээсш би одоо өрөвдүүлж сургуульд болохгүй байхгүй юу. Тэгэхээр тэрийг анхаарах хэрэгтэй гэсэн үг. Эсэний юм шиг байна. Машин хэвчээ зөвлөж авч байгаа. Процесс техникээр манайд тавих гэсэн хэвчээ одоо процесс болсон. Яг Чикагоор 11 сарын мэсээр бичдэг. Түүнээс чинь нөгөө ханаас ч ойсон уйлтаа байх мааштай байх. Тэгээд чамайг хэмжигтэй чамдаа шиг юм байна. За тэгээд хоёр цаг хэлцлээ. Тэгээд маш баярлалаа. Тэгээд цагтаа цацлаа. Тэр болон чинь ингэ багасаа одоо олон жил сурсан туршлагаа хоёр цагийн мэтрийг багтаах гэж үзлээ шүү дээ. Тэгээд маш их олон жилийн туршлага хөлбөр хамаагүй болсон сэтгэл шиг баярлалаа. Тэгээд ирээдүйд одоо Монголын чадлаг болсон хүчин болсон хэрэгтэй байна. Let's keep in touch and keep growing. Keep up the progress. Thank you so much for accepting our invitation. Тэгээд манай education Mongolia-аас орсон сарын 4-нд болон 10 сарын 23-нд 15-аас 18 цагийн хооронд Супержет түүний манай сандаар шамтрах хоорондөө education US-ээр зохион байгуулсан ажил сургуулийн Асиатын захирлуудыг өөрөж авчаад хамт хөрвүүлбэрөө эдгээр зөвлөгөө зөвлөмж танилцуулсан хэрэг боломжийг ашиглаад таавхан ажил хийж бүрдүүлээрээ манай education Mongolia-гийн Facebook, Instagram, YouTube зүйлсийг бидний багаараа би ашиглаж зориулсан сурвалжтай ажил хүмүүсээр 2333 посоос та зориулсан тийм та бүхэн keywords-аар нэг common гэж хараач юм уу тийм Kickstarter, OPT, CPT, Excel, royalties, reaction, SAP, ACP хоёрын харыг бичсэн. Та асуудал гэж юу гэдэг байна. Тэгэхээр бидний нөөцөөр чадхаас Facebook live хандсан YouTube бас одоо Amazon хэлсэн подкаст ноор хостой хийсэн чинь танад бид явуулаад байгаа тийм ээ. Тэгээ гоё үзээд ихтэйгээс мэдээж аваад магадгүй 2 цагийн одоо хийсэн санагдаад байгаа бол өөрийн хэлээр слайдыг олсон нийс болохоор оруулсан хэсгийг тусгай үзээд мэдээж авсан гэж тэгээд 10 сарын 23 гэсэн цагийн дөрөв болсон хэрэг нийсээс авчихсан. 10 жилийн сургуулийн багшлаг гэдэг сургуулийн багшлаг маань конференц хийж гэж болсон гэж аавд тэгээд задлах хаан нэгээд нэг багш чинь маш олон хүн биш дээ учраас хүмүүс тэгээд ирээд дээлээ аваад коммент багш нь нэштэй хийх файлс гэдэг талаар хэлсэн аваарай. Одоогийн байдлаар Edmonds College, Massey University тэгээд College of Law-с ахлагаас ирж байгаа. University of Wisconsin Medicine-с зөвлөж ирж байгаа. Тэгэхээр бидний сартесны бодит шийдсэн дээр дэлхийг өдгөөшөөс Монголиас аваарай гэж хэлсэн бол манайхын дэлхийн төвийн хаалгатай болсон сайхан одоо байдаг. Монголын гарын сартес ирэхээр аваад байгаа юм. Ингээд ажил хийсэн Сүүлийн багцсан та бүхэн санджуулж одоо би яг жилийн өмнө дараа жилийн танаас үлдээд байсан. Тэгэхээр энэ хүмүүс хийх